Энэ бас яг одоо Жема өөрөө үйлдвэрлэж орж ирээд одоо бид нар үйлдвэр дээр нь бас очиж үзсэн. Саяны 11 жилийн ойд одоо Жема Жонкус гэдэг үйлдвэр дээр нь очиж танилцуулсан байгаа Монгол баг, зөвхөн Монгол багийнх бол явсан. За Жемагийн 11 жилийн үед чинь Тайландаас баг ирсэн байна, Тайванаас баг ирсэн байна, Казахстанаас ирсэн байна, Америкаас ирсэн байна, Японоос ирсэн байна, Монголоос ирсэн байна гэдэг нэг тийм 6 улсаас бол баг ирж оролцсон. Тэгээ Солонгосын нэмэх юм бол 7 улс ингээд оролцсон байгаа байхгүй. Тэгээд тэр улсууд дундаас зөвхөн одоо Монголын баг үйлдвэр дээр нь очиж үтсэн байгаа. За энэ ажлыг хэн эхлүүлснийг та нар бас мэдж байгаа тий. Мэдж байгаа гэж найдаж байна. За тэгээд бид нэр үйлдвэр дээр нь яагаад та бүхнийг бүр зорин одоо орчуулахаар спонсор нэмийг зорьсон бэ гэхээр нэг 1000 сонсохоор нэг үзэгч үг байдаг. Жонкус өөрөө ямар үйлдвэр байна? Тэрийг бид нар нүдэрээ харах хэрэгтэй. Ахад Солонгост хамгийн бест чанарыг үйлдвэрлэдэг үйлдвэр бол Жонкус гэж одоо захиралтай нууцаа захирлынх нь амнаас би өөрөө сонсч ирсэн учраас тэр үгийг одоо ихтгэл бардам тий та бүхний өмнө бол ярьж чадчихжээ л да. Тэгээд энэ удаа бид нэр гоо сайхны үнэхээр гоо сайхны үйлдвэрийн тэр шат дамжлага групп дээр тавьсан лайвыг та нар бол харсан байгаах. Одоо бүх зүйлийг маш нарийн хийдэг, маш өндөр ариутгалын доор, маш өндөр одоо шатлалын тэ доор энэ гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагддаг байгаа. Тэгээд Жемагийн Multisense Ampoule 5X гэж яригдаад 5 дахин илүү чадaltaй болсон Multisense Ampoule бол яг энэ Jонкуст үйлдвэрлэгдэж биднэрт борлуулагдаж байгаа. За өнөөдрийн энэ Gem Queen одоо 7-тай сет маань бас яг Жонкустаас үйлдвэрлэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр Жемагийн бүх гоо сайхны бүтээгдэхүүн тэгээд үүнийг Жонкуст ингээд захиалгаж үйлдвэрлэж байгаа хэрнээ яг үндсэн одоо эзэмшигч эрхэн Жема Кореад байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр Жема Кореа өөрөө энэ захиалгаа нийлүүлж энэс одоо үйлдвэрлэж гаргаж байгаа Жема Кореагийн өөрийнх нь бүтээл болж байгаа гэсэн үг. Тэгэхээр Жема Кореа өөрөө үйлдвэрлэдэг гэдэг үг бид нэр энэ 7-тай сет 5X гэдгийг ярихдаа Multisense Ampoule-ыг ярихдаа бол ашиглах хэрэгтэй юм байх нэ. За. Тэгээд 7-тай сетийн цуврал дээр бидний өнгөрсөн хугацаанд зөндөө олон удаа ярьсан байгаа да. Өнгөний хувьд маш олон өнгүүдийг агуулсан байгаа. За энэ full screen хийхээр юу яагаад ингэчгээс үнэхээр бас олсон надад энэ. Энэ талд нь гаргахаас тэгвэл энэ хаагаад энийг өстө оршлуулахгүй. Дээр нь хамаг чухал нэг нь хаагаад. За энэ. Окей. За дэлгэц зүгээр аваад тий. За тэгээд энд өнгө бол ийм байгалийн өнгийг ашигласан. Та үүнийг бол Earth Tone гэж бол бид нар нэрлэж байгаа. Энэ 7-тай цувралын одоо ерөнхий багц нь юу вэ гэхээр арсыг маш сайн чангалах, цайруулах, дээр нь өрчлөг тэмэлэх одоо гэсэн ерөнхий тий нэрийн дор хөлөөний багц маань бол явагдаж байгаа юм байна. Үйлдвэрлэгдсэн гэж ойлгож байна. За тэгээд эрүүл одоо арсны бүтцийг манайхан мэдж байгаа сте. За би нэг хүнээс юу арсны бүтц асуунаа. Сүхээр захирлаа арсны бүтцийг та нэрлэлтэй гэж болж байна. За мэдчихэв та мэдхгүй бол зүгээр чөлөөтэй шүү манайхаа. Мэдхгүй бол мэдхгүй байна гэд мэдчихвэл мэдчихин гэд таны дуу байхгүй байна. Мэдхгүйсэн ч болно шүү дээ. Таагаад хариулсан ч болно заа юу. Дараа нь эн чинь өөрөө дараа нь хүнд ерөөсөн үлддэг байхгүй юу? Ямар ч үсэн ингээд нэлээд давхартай 4 жилээ 5 давхартай тэгээ хөгшрөл төр доошо 3 дугаар левел дээр явагддаг гэдэг хэлсэн шүү дээ. Эхнийх нь одоо юу өнгөн давхар бол тэгээд нөгөө гадны юуны нарны юу аваад ингээд юу ягаа явж байгаа. Гуужаад өдөрч тэмдэг явж шүү тийм ээ. Ерөнхийдөө яг одоо сургалтаар бол аваагүй шүү бодлоо. Яриад юу бодлоо. Окей. За тэгэхээр бид нар өмнө арсыг маш сайн эрүүл арсыг одоо хадгалыг гэх юм бол бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой нэг зүйл байгаад байна л да. Тэр өөрөө за арсын үндсэн давхар гэж байгаа. За хамгийн одоо гадна талын гууждаг
хэсэг байна. Тэгээд арсны гаднах хальсан хэсэг байна. Тэгээд энэ үндсэн хэсэг гэдэг дээр энэ коллаген, эластины нийлэгжилт байгаа үндсэн хэсэг гэж нэрлэдэг юм байна л да. Арсны яг одоо бүх тэжээл авах шаардлагатай хэсэг бол коллаген, эластинаар байгаа бүтэц хэсэг. Арсны одоо бүтэц гэхээр давхаргын бүтэц гэж нэг орж ийн тий. Ахаад энэ бүрдэг бүтэц гэж нэг хэлэх юм уу яах юм. За тэгээд коллаген, эластин дүүрэн байж бидний энэ арс үрчлээдэж хонхохгүй байх юм байна л да. Тэгээд арсыг эрүүл байлгая, арсыг толгор байлгая гэвэл арс нь дандаа эластинийг дүүрэн байлгах, коллагенийг дүүрэн байлгах одоо энэ хамгийн ихний одоо бүтцээ шүү дээ. Энэ бүтцтэй байж чадах юм бол одоо бидний арс маань энэ гоё жоохон хүүхдийн шиг юм байж чадах юм гинэ. За тэгээ коллаген, эластин нураад унчаар багасаад тэг хэвэн биш болчхоор ерөөсөө арс бол үрчиж эхэлдэг, хатаж эхэлдэг, хорчиж эхэлдэг гэж байд юм байна. За энд одоо хэвэн арс нь коллаген, эластинийн дүүрэн гоё тэг гинжин эхлэхтэйгээ байхад энд ингээд коллаген, эластин нураад унсан үеэс эхлээд энэ бол арс хөгширч эхэлж гин, өршлөгдөж эхэлж гин, асуудал орж эхэлж гин. За бүр ингээд хөгширсэн арс бол ийм тэг болж унждаг байх нэ. За мэдээж бид нэр өрчлөгдсөн арсыг бол хангалттай мэдж байгаа. За тэгэд одоо энэ одоо цуурлын маань хамгийн гол зорилго нь энэ өрчлөлийг маш хурдан тэнэлгэх, дээр нь маш хурдан арсыг цайруулах, маш хурдан арсыг тэжээлээр хангах, өрчлөлийг тэнэлгэх гэсэн одоо зорилготой бүтээгдэхүүнүүд байх нь. За тэгэд долоотой цувралыг тус бүрчлэн одоо ярихаас өмнө энэ 7 цуврал заяа бүгдэнд нь яг нэг зэрэг орсон 6 зүйл байгаа. Тэрийг бүр бичиж аваад та нар өөрийнхөө ханан дээр наад гэсэн уу яад гэсэн тэгэж анхаараарай. За тэгдгээр нэгдүгээрт нь буюу point 1 нь юу вэ гэхээр сувд орсон байгаа. Сувдны шүүсийг ашигласан. За энэ сувдны шүүс дотроо дандаа энэ орж байгаа бүх найрлагуудад нь дандаа чогунжа буюу нано гэдэг үг ашиглаж байгаа. Тэр нь өөрөө юу гэхээр манай Gemma-гийн ионжуулсан усны ионжуулдаг тэр технологиг ашиглаад маш нарийн наноос одоо жижиг бүтцтэй сувдны шүүсийг ашигласан гэсэн. За сувд маань өөрөө та бүхэн харж лсэн да өнгөрсөн хугацаанд бол ер нь гоо сайхны бүх зүйл дээр сувдны юутай маск, сувдны найрлагатай ямар лос гэдэг ингээд гоо сайхан тасар ихээр ашиглагддаг. Эд бол энэ сувд байгаа байхгүй юу? За сувдыг зөвхөн чулуугаар нь дангаараа бол эмэгтэй хүний одоо гоо сайхны бэлэг тэмдэг эмэгтэй хүн заавал одоо сувд зүүжээ гэж зөвлөдөг юм байна лээ. Өвлүүлэхгүйгээр зүүжээ гэж зөвлөдөг. За тэр хэмжээгээр ямар ч гэсэн эмэгтэй хүний гоо сайхныг ярихад бол сувд одоо маш номер 1 гэх нь хаашаа тий одоо энэ маш өндөр одоо түвшинд бол яригддаг эд байна. За тэгээд сувд маань болохоор энэ арсыг энэ гоё өнгөлөг, гэгээлэг харагдуулах. За арсыг маш сайн тэжээлээр хангаж өгч чаддаг. Дээр нь арсанд энэ чигийг удаан хадгалж өгч чаддаг. За мөн арсыг энэ чанга байлгаж өгдөг. Мөн чигийг хадгалж өгдөг гэж хэлсэн. За ийм үргүүдийг бол сувд гүйцэтгэдэг байх нэ. За тэгээд энэ сувдны бүр нарийн шүүсийг ионжуулагчаар орсон нано сувдны шүүсийг бол ашигласан байгаа. За дараагийн одоо 2 дахь point нь энэ 7 сетэд олууланд нь цуг орсон байгаа эд байна. Тэгэд энэ нь юу вэ гэхээр энэ Butyrospорум гэдэг. За Butyrospорум гэдэг энэ ургамал байгаа юм. За энэ ургамал одоо харах юм бол манай Монголд харах юм бол за нохоо хөвшөөтэй төстэй гэж манай нэг захирал нэрлэжсэн. За Butyrospорум гэдэг энэ ургамал маань өөрөө ер нь бол анагаах ухаанд одоо эмчилгээний ургамал гэдгээр бүртгэгдсэн ургамал байд юм байна л да энэ ургамал маань. Тэгэд энэ маань өөрөө яадаг гэхээр арсыг за манайханд орж ирэхдээ дуугай. Окей. Ямар нэгэн шарах сорив байх юм бол шарах сорвыг маш хурдан одоо нөхөн төлжүүлэх зорилготой одоо нөхөн төлжүүлж чаддаг. За хүн орхиодод бид нэр маш сайн эмчилгээний ургамал гэж хүн орхиодог уудаг шүү дээ. Хүн орхиодод сапунин гэдэг зүйл асар их байдаг гэхгүй юу? За сапунин өөрөө одоо хүний дархлааг дэмжихэд бодис солилцоонд маш өндөр үүрэгтэй геймийн ургамал дотор хүн орхиодод сапунин ихээр агуулсан байт юм байна л да. Тэр шиг энэ Butyrospорум ч гэсэн хүн орхиодод маш ихээр агуулдаг энэ сапунин гэдэг одоо зүйлийг агуулсан байх нь. Тэгэхээр энэ өөрөө
нянгийн эсрэг байж чаддаг. Энэ урам бол Butysprum гэдэг урвал маань. За тэгээ улаан ийм одоо батгатай хүүхдүүд байдаг шүү дээ. Хүүхдүүд ч өсвөр насныхан маш их нүрийн асуудалтай болоод нүр одоо батгахших гад байдаг. За дахиад нүүрэн дээр ер нь дотор эрүүл мэндийн асуудлаас болоод дахиад нүүрэн дээр маш их зүйл гардаг хүмүүс байдаг. Тэгвэл бид нар Gemma-гийн энэ 7-тай сетийг хэрэглэхэд маш хурдан арсыг тайвшруулж өгч чадчихвэл тэр нь энэ Butysprum гэдэг ургамлын үр дүн бас энд байх болно гэдгийг та бүхэн хэлээрэй. Тэгээд улаан өнгийн одоо нөсөө толб те эсвэл батга байх юм бол тэрийг маш хурдан тайвшруулж өгдөг. За мөн арсны энэ одоо бүтэц гэж байна шүү дээ. Бид нэр одоо массаж хийхдээ заавал арсны бүтцээр ингэж массаж хийх ёстой гэдэг байгаа. За тэгмэд энэ арсны бүтцийг ахаад хэвийн хэмжээнд барьж өгдөг үрийг бас энэ Butysprum гүйцэтгэдэг гинэ. Нөгөө ширхэг-ширхэгийн дагуу хэвэн байх. Тэгэхээр чин хэрвээ бидний арьс ингээ унжаад шүү дээ. Унжаад доошоо унчих юм бол энэ чинь нөгөө байх хэвээр хэвийн хэмжээгээ алдаад унжин гэсэн үг те. Тэрийг нь бас хэвийн байдалд оруулж ирэх үргийг бас энэ Butysprum гүйцэтгэдэг байх нь байна. За дээр нь дахиад хөгшрөлтийн эсрэг маш өндөр антиоксидант шинжтэй ургамал бол энэ Butysprum байх. Тэ. За тэгээд энэ доор байгаа ингээд та нар харж байгаа бол курсор байгаа хэсэг харагдаж байна манайхаа. Яг курсор байгаа хэсэг дагаад харах юм бол энэ хамгийн ихний дээр нь арсыг чангалж байгаа хэсэг байгаа байхгүй юу? Арсыг чангалж байгаа. За түрхэхэд энийг түрхснээр хайдрожен гэж за арс ийм хугацаанд чангарч байна гэдэг судалгааг нь өгсөн байна. За хамгийн сүүлийн хэсэг дээр яаж энэ шулуун болоод арсыг чангалж чадсан гинэ. За хоёр дахь нь болохоор хансанаа буюу антиоксидант шинжин одоо гаргасан судалгаа байна. За сүүлийнх нь хэсэг болохоор хангин буюу нянгийн эсрэг гэсэн ийм 3 чадaltaй ургамал юм а гэдгийг бол тестээр баталгаажуулсан байна л да манайхаа. За тестийн бүр доор нь бас хавсаргасан байна. Тэгэхээр англи хэлтэй хүмүүс байх юм бол бүр илүү нарийн дэлгэрэнгүй ороод үзээрэй. За тэгэд дараа нь ахиж нэг удаа дараагийн тэгээ бүгдэнд нь адилхан зэрэг орсон одоо хэсэг маань юу вэ гэхээр ногоон цайны ханд байна. Ногоон цай. За green tea biome гэдэг тийм. За ногоон цайны ханд орсноороо ногоон цай бол өөрөө асар өндөр тайвшруулах шинжтэй ургамал байдаг. За энэ одоо 7-тай сетонд бүх арсанд зориулагдсан гэж байгаа. Тэгээд магадгүй хуурай арсан, дэмзэг арстай хүмүүс зөндөө шүү дээ. За тэгвэл тэр хүмүүс маань ч гэсэн бидний 7-тай сетэд цувралыг хэрэглэхэд таны арсыг тэр нулам хуурайшуулахгүй, бүр эмзэг болгохгүй тий маш гоё бүх арсан тохирч чадаад улам гоё тэжээл өгөөд улам гоё гялалзуулж чадаад бас их тайвшруулж чадж байгаа бол энэ green tea biome орсноороо ногоон цайны ханд орсноороо энэ өөрөө боломжтой байгаамаа. За тэгээд энэ ногоон цайнд одоо өмнөх хичээл дээр ч гэсэндээ спонсор данарт хэлжсэн ногоон цай маань өөрөө ер нь одоо ямар чадaltaй вэ гэхээр хөгшрөлтийн эсрэг мөн арсыг чангалж чаддаг, мөн арсын чигийг дүүрэн байлгаж өгч чаддаг. За маш сайн тайвшруулж өгч чаддаг. За тэгээд арсны эрүүл одоо байдлыг удаан хугацаанд хадгалж өгч чаддаг ийм чадaltaй бол ногоон цайны ханд байх нь байна л да. За тэгээд мөн энэ ногоон цайнд байдаг энэ катекин гэдэг зүйл байгаа. За энэ катекинд байдаг EGCG гэх за 8 төрлийн энэ EGCG-г агуулснараа энэ гаргалтай байгаа байхгүй. Тэгээд энэ EGCG яадаг вэ гэд өнгөрсөн удаа би та бүхэнд хичээл орж ирсэн та нар одоо санаж гин үү үгүй юу? Санаж байгаа хүн байна уу? За тэр ногоон цайны тухай яриад энэ ногоон цайнд орж байгаа EGCG катекин эднэрийг бас бид нэр ярьж чадчих юм бол та бүр илүү одоо өндөр түвшний мэдлэгтэй хүн бол чадна л да. Тэгээд мөн энэ EGCG маань өөрөө яадаг зориулттай вэ гэхээр энэ MMP1 гэж хүний одоо коллаген нарсанд дүүрэн байх хэвээр, эластин нарсанд дүүрэн байх хэвээр гэж штэ. Гэтэл бидний биенээс ахаад нөгөө коллагеныг задалдаг фермент гэж байдаг. Ахаад эластиныг задлж фермент гэж байд юм байна л да. Гэтэл задлж болохгүй газрын фермент гарч ирэнгүүтээ нарсанд одоо коллагеныг задлаад байвал коллаген нураад унчиж штэ. Тэнгүүд хонхоогоо тэнд өрчлөө үсээд хураашаад арс асуудалтай болоод байд юм байна л да. Тэгвэл энэ одоо
коллагеныг задалдаг MMP1 гэдэг ферментийг бууруулж өгдөг үүргийг энэ ногоон цайны катехин гэдэг агууламжинд гүйцэтгэж өгдөг юм байна. Тэгэхээр ногоон цайны одоо ханд орж байгаа нь бас яг нэг коллагеныг задалдаг ферментийг бас бууруулж өгөх маш чухал үүргийг гүйцэтгэж байна гэж ойлгох хэрэгтэй. За point 4 дээр нь 10 ихтэй сет дээр бид нар Gemma-гийн 10 ихтэй сет өөрөө хамгийн гол онцлог нь үр тариаг эсгэж хийсэн, үр тариаг ашигласнараа маш онцлогтой байсан. Тийм учраас эдгээрт ороогүй зөвхөн энэ 4 дахь point тэнд байдаг гэсэн аахгүй юу. Гэтэл одоо нэмэлтээр асар олон зүйл орж ирсэн байна шүү дээ. Тэр эсгсэн үр тариа, эсгсэн зүйл гэдэг бол гайхалтай. Тэрийг бол бид нэр микробиом хичээл суугаа бүр илүү гайхалтай ойлгоо авцсан байгаа. За тэгвэл энд буурцэг, цагаан будаа, хүн орхоод, за юлмүү, төмс гэсэн энэ одоо үр тариаг эсгэж одоо шүүсийг энд оруулснараа 5 одоо зүйлийн үр тариаг оруулсан байна. За энэ маань маш өндөр тэжээлийг, маш өндөр уургийг, маш өндөр витаминыг одоо агуулж чадж байгаа 5 одоо зүйлийн үр тариа орсон байх нэ гэж ойлгож байна. За энэ маань бүгдэнд нь зэрэг орсон байгаа шүү. Миний дурдж байгаа эдгээр бүгд зэрэг орсон гэдгийг мартаж болохгүй. За дараагийнх нь point 5 нь юу гэхээр Sika biome. За Sika гэдэг ургамлын тухай одоо 7 сет гарсан үеэс эхлээл спонсор нэмэрчсэн маш их ярьж байгаа. За тэгэд энэ маань өөрөө одоо өмнө нь бас одоо эмчилгээний анаак ухааны салбарт байсан ургамлыг ахаад ингээд нийт одоо гоо сайхны салбарт бол гаргаж ирж байгаа гэж ойлгож байна. Тэгээд шарах сорийг маш сайн бас нөхөн төлжүүлэхэд өрөвслийг намдаахад мөн антиоксидант шинжтэй ургамал байгаа даа л да энэ ургамал маань. За тэгэд энийг одоо маш сайн чанарын ийм эмчилгээний ургамлууд бас 7 сетд маань орж өгсөн байх нэ. Үүнийг бид нар одоо марталгүй маш сайн хаа явсан газараа ярих нь байна. За point 6 буюу нийтлэг бүгдэнд нь орсон зүйлээс хамгийн сүүлийн 6 дахь point нь бол энэ mini protein 50 гэж байгаа. За mini protein 50 XEPTM 018 гэдэг одоо нэрийг бол нэрлээс орчвол бас биднэрт хэрэг байна. За тэгэд энэ маань өөрөө яадаг вэ гэсэн чинь за доотлын зурган дээр нь илүү товчхон шууд харуулчих та. За одоо 22 төрлийн амин хүчлийг агуулсан. За SCI гээд одоо дэлхийн хэмжээний маш чухал шинжлэх ухааны одоо ололтуудыг нийтэлдэг том сэтгүүл байдаг. За одоо судалгааны төв байдаг гэх юм уу. Дэлхийн бүх судлаачид SCI-д өөрийн одоо бүтээлийг хэвлүүлэхийг хүсдэг. Хэрвээ SCI хүн бүтээлээ хэвлүүлж чадах юм бол тухайн бүтээл дэлхийн хэмжээний бүтээл болоод дэлхийгээс тэр хүмүүст одоо хамтрахыг зорддог тийм гайхалтай байхгүй юу манайхан. Тэр SCI-г маш сайн мэдээд авчих хэрэгтэй. Тэгвэл одоо өнгөрсөн хугацаанд маш олон бүтээгдэхүүнээс Gemma-гийн бүтээгдэхүүн SCI-ийн бүртгэлтэй байдаг шүү дээ манайхан мэдж байгаа. Тасралтгүй хичээл суугаад явсан хүмүүс бол SCI-г хангалттай ойлголттой байгаа гэж найдаж байна. Тэгээд SCI одоо тухайн энэ mini protein 50-д маань SCI хүлээн зөвшөөрөгдсөн байна гэдэг бол асар өндөр технологи. Тэгээ асар өндөр технологи гэдгийг бүр хэний ч юм нүүр бардан бид нар хэлж сурах хэрэгтэй байх нэ. За тэгээд энэ маань өөрөө одоо маш хурдан өвчлөлтийг тэнэлгэх одоо зориулттай гарсан одоо бүтээл байх нэ. За тэгээд энийг өөрөө Шведийн Женева их сургуулийн Йогошвар Каля гэдэг профессор бол энэ mini 50 mini protein 50 XEPTM-ийг бол гаргаж ирсэн юм байна шүү. За Шведийн Женева гэх сургуулийн профессор гаргаж ирсэн байна. За энэ үүнийг шинжлэх ухааны нээлт болгоод зарласан байна. За тэгээд энэ нь өөрөө зөвхөн одоо энэ одоо булчин төвлөрч чангалах зориулттайгаар гаргаж ирсэн эд гинэ. За тэгээд өвчлөлийг тэнэлгэх, өвчлөөний эсрэг бүтээл болж бичигдсэн байна. Тэгээд энэ mini protein XEPTM 018 гэдэг маань за
одоо бид нар бол энгийн 50-ыг бол мэднэ те. Энгийн 50-д ер нь 50-д гэдэг ярих юм бол хүний биеийн одоо бүх хэсэгт уурга оролцдог те. Уургийн оролцоогүй нэг ч хэсэг байдаггүй гэж хэлж болохоор за тэр хэмжээгээр уурга бол хүний бид 6 шимт хичээл гэж байдаг бол 6 шимт хичээлийн хаан шимт хичээл нь уурга гэж нэрлэж болно гэж байгаа байхгүй юу. За тэгэд энэ уурга маань одоо задрахаар амин хүчил гээд тэг 3 амин хүчил нийлэхээрээ нөгөө 50 гэж нэрлэгддэг тий. За тэгвэл энэ 50-д нь бол бүр жижиг бүтцтэй байгаа. Энд энгийн 50-д бол энэ курсорогоос ярих юм бол 50-д өөрөө жижиг бүтцтэй байгаа байхгүй юу. За эндээс ахаад би шууд алгасаад энэ протеин гэдэг байгаа хэсэг дээр нь 50-д жоохон олон хэсэг нийлүүлснийг протеин гэдэг байгаа байхгүй юу. Нэг том нэгдэл энэ протеин ч гэсэндээ өөрөө маш том хэмжээний уурга гэсэн үг байгаа. Одоо бидний мэдж байгаа филлер дээр нь юу гэдэг лээ ботокс гэж яригддаг тийм. За энэ филлер ботокс гэдэг нь бүгдээрээ маш том хэмжээний уурга юм байна л да. Уургийг ингээ өнөр ер нь шахацсан тийм. Тэгээд цаг яваад ирэхээр нөгөө нэг уурга чинь нөгөө хэд хоногийн өмнө хэд хоногийн өмнө шиг одоо ойролцоогоо сарын өмнө нэг солонгос 60 гаруй 64-5-тай солонгос эрэгтэй хүнтэй нэг уулзалт хийх шаардлага гараад уулзалт хийвээ. Тэгсэн чинь яг ингээд нөгөө angry bird гэдэг нэг шуу шиг тэ амар ууртай хүн шиг өөдөөс хараасууд. Тэгээд ингээд явж байгаад бүр өөр ирэхгүй таны энд чинь яатсан юм бэ гэсэн чинь одоо би нэг юм одоо гэхдээ ялгаж чадчихаа ялгах гээд байх шиг байлээ. Филлер шахуулсан эмэгтэй хүн ботокс хийлгэсэн эмэгтэй хүн үгүй хоёрыг бисээ ялгаж мэддэг байхгүй юу? Өөрөө тийм юм дээр ингээд хийлгэж үзээгүй болохоор тиймийг эмэгч нэг хараа гэдэг ингээд сонирхоод байдаггүй юм шиг байгаа. За тэгсэн тэр ахыг ерөөсө эрэгтэй хүнийг тэндээ тэгээ жаа гарцсан хүн филлер тийм ботокс шахуулсан байна гэж ерөөсө бодоогүй. Тэгсэн яриагаар явж байгаа л өөрөө тэрэндээ эмзгэлдэг юм байна л та хөрх юмтай. Тэгж чад 50 дөнгөж гараад явж байхад найз нөхдүүд нь шахсаар агаад тий чи ингээд өвчлөө ингээд тэнийд юм байна лээ гэж одоо эндээ ингээд ботокс шахуулсан. Тэгээд 10 жилийн дараа тэр нь бүр бөөгнөрөөд ийм томроод яг ингээд тухных нь гол хэсэгт ингээд илүү гараад ирчихэж байгаа байхгүй тэр юм нь бүр ялгараад гараад ирсэн. Тэгээд ингээд энэ хэцүү би энэс маш их стресстэй гэж тухайн одоо 64 5-тай солонгос хүн ахиж нүүрэндээ юу ч битгий хэлдгээрээ гэж хүмүүст би дандаа зарладаг гэж байгаа байхгүй. Тэр энд одоо тэр филлер ботокс маань өөрөө юм том хэмжээний уурга байх нь байна л да. Тэр том хэмжээний уурганд ингээд уурга чинь явандаа хатаад зарцаад янз задлаад тэгээд тий хатуураад асуудал болдог. Тэгвэл энэ мини протеин гэдэг маань өөрөө юм 50-дээс төстэй тий 50-д ижил хэмжээний. Гэхдээ 50-дэг бодвол арай илүү хэмжээний уургийг агуулсан ийм бичил одоо нано байдлаар маш сайн хувааж өгснөөрөө энэ мини протеин гэж жижиг бичил одоо уурга гэж мини протеин гэж нэрлэж байна гэсэн үг. За тэгэд энэ технологиг агуулсан. Тэгээ энэ маань өөрөө 22 төрлийн амин хүчил агуулсан эд байх нэ. За тэгээд амин хүчил уурга тий одоо 50-д байна, протеин байна, амин хүчил байна, уурга байна. Эдгээр бүгд ер нь бол уургийн янз янзын нэр гэдээ ойлгочих хэрэгтэй манайхан. За байх нь. Тэгээд энэ маань өөрөө маш арсыг маш хурдан өвчлөлийг тэмдэглэж өгөх зорилттой технологи байх нь тий шивэдийн технологи гэж ойлгоорой. За тэгээд мини протеиныг бид нэр одоо 28 за энэ техник зурган дээр болохоор төрөгчөд 2 цагийн дараах хүний нүдний өвчлөлтэй байгаа хгүй юу. За энд ингээд цаасаар гинэ одоо энэ курсорогоос харагдаж байна уу тий. Энэ гүн улаан байгаа хэсэг нь гүн өвчлөлийг гэлтгээд байгаа хэсэг байгаа хгүй юу. Тэгвэл 2 цагийн дараа энэ гүн улаан байсан хэсэг яаж ийн арай юм бүдэггүй болсон байгаас тэр мини протеин одоо 50-д маань орохоор бидний арьсан дээр 2 цагийн дотор ийм үр дүнг үзүүлдэг ахын. Тэгэд энийг өөрөө ботокс лайк гэж аахгүй юу. Энэ өөрөө ботокстай адилхан үйлчлэгээ үзүүлдэг юм аа гэж хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр далатасетийг таагаад хэрэгжилж байгаа тохиолдолд үнэхээр маш хурдан арьсыг гоё чангалж, өнгөлж, гэрэлтүүлж, цайруулж өвчлөлийг тэнэлгэж өгч чадна гэдэг нь одоо энэ хэдэн эхний ээлжинд би ерөнхий зургааг нь ярьлаа шүү дээ. Тэгвэл одоо дахиад бүтээгдэхүүн болгоно руу ороод
супер юмнуудыг ярина. За тэр болтонтой та нар хүлээш үү заяа. За тэгээд 28 хоногийн хугацаанд одоо хэрэглэхэд нүдний өвчлөө тий одоо эрс одоо багасж байгааг бид нар энэ зургууд дээрээс бол харж болж байна. За тэгэхээр минифоротин маань ийм одоо төрлийн технологи байх нэ. За тэгвэл дээрх 6 зүйл маань бүтээтгүн болгонд орсон байгаа. Тэгвэл бүтээтгүнүүдийг нэг бүрчлэн өргөжлүүлээд явъя. Тэгэд нэг юм байна. Бид нар энийг одоо ярих үедээ гэх юм уу хүмүүс тайлбарлах үедээ өргөжлөө бүгдийг таслахгүй нэг явчих уу манайхан тий. Энийг өнөөдрийн үед таслахгүй тэгээд дуусгачих да. Дараа нь тэгээд нэг хүчлэн оруулахыг бодъё. Бичлэгээ. За тэгэхээр бид нар энэ Gem Cleanser гэж байгаа. За cleanser-ийн хувьд бол бас супер шахаад гаргахад бол яг ийм gel type хэлбэрийн зүйл одоо гарч ирж байгаа. За gel хэлбэртэй гарч ирээд агаарт эсэлтгэхээрээ энэ маань өөрөө хөөсрөөд нэх гоё юм зөөлхөн торгон тийм гоё хөөс болдог. За тэгэд энэ маань за тэгэд окей. За ямар зүйл энд одоо орсон бэ гэхээр энэ одоо нарийн хөөсөнцөр гэдэг энэ нарийн хөөсөнцөр маань өөрөө хүний бие одоо арьс арчилгааны хамгийн чухал хэсэг бол арьсны цэвэрлэгээний хэсэг байдаг тий. Арьсаа та маш сайн цэвэрлж чадахгүй бол тэгээд дуусах юм байна л да. Тэгэхээр арьсыг бол маш сайн цэвэрлж сурах хэрэгтэй. Тэгээд одоо арьсны нөхөннийг бид нар өнгөц цэвэрлээ дахиад тэр нүхэнд орсон бичил ийм тоосонцруудыг ч гэсэн маш сайн цэвэрлэж гаргах хэрэгтэй байдаг. Тэгвэл тэр бичил тоосонцрыг хүртэл одоо нарийн одоо цэвэрлэх зорилттойгоор өнөөдрийн энэ Gem-ийн cleanser бол орж ирсэн гэсэн үг. Тэгээд энэ маань өөрөө одоо арьснаас хорийг гадагшлуулж өгнө. За мейкапын бохирдлыг бол хангалттай те одоо маш сайн цэвэрлж өгч чадна. За тэгээд арьснаас бичил нарийн тоосонцрыг гаргаж өгч байгаа. За тэгээ арьснаас хорийг нь гадагшуулж өгч байгаа. За арьсны нүхийг маш сайн цэвэрлж өгч байна. За дээр нь арьс нөгөө гуйжуулж өгч байна. За давхар энэ маань өөрөө гуйжуулах чадaltaй одоо гүн цэвэрлэгч Паторийн нүүрс ус гэж нэрлэж илүү. Пуратансуг гэж юуг орчуулчлаа. Паторийн юу гэлээ? За нэг үг хараад одоохон мандах. Паторийн гэлээ. За марчч. За флуорокарбоник. Паторийн нүүрс төрөгч. За Паторийн нүүрс төрөгчийг ашигласан бас энэ одоо юу маань нүүрс цэвэрлэгч маань. За тэгээд энд маань Bubble Up гэдэг хөөсрүүлдэг маш сайн хөөсрүүлдэг ашигласан байгаа. За тэгээд Coconut Mild одоо нүүр угаагчийг бас ашигласан байх нэ. За тэгээд агаарт эхлээд ийм гелийн хэлбэртэй байж байгаа л агаарт гарахаараа яг нөө агаарт хүчил төрөгчтэй нийлэхээр ингээ хөөсөрдөг гэдэг байгаа. Тэгээд энэ маань ер нь Gem-ад орж иж байгаа бүх энэ нүүр цэвэрлэгээнүүд нөр яадаг гэхээр угаасын дараа ер нь бид нар өөр зүйлээр угаахаар ингээл нүүр таталтаал хуурашаал янз болдог бол Gem-ийн энэ хөөсрүүлж угаадаг энэ одоо хөөсрүүлж угаадаг гэд маань Gem-ийн нунтаг хөөсөд нэр угаасын дараа арьс нэх гоё юм шигтэй байдаа хадгалж чаддаг. Тэр энэ нөрөө асар бас өндөр зөвхөн энэ нүүр угаадаг тэрнээ нүүрэнд бас сайн чигшүүлэгдэг. Tea tree essential oil бас энд орснороо тэр нь бас боломжтой байдаг байгаа. За тэгээд мөн эмзэг арьстай хүмүүс байх юм бол энэ маань яг нь Tea tree essential oil маань маш сайн тайвшруулж өгөх үүргийг бас гүйцэтгэж байна гэсэн үг. За тэгээд бид нэр угаасны дараа юу яаж байгаа юм? Хөөсцөө. Тэгээ эндээс ингээ гарангуут яг энэ тагнисны хэсэгт ингээд хөөс нь үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ агаарт ингээ байгаад тахаар энэ маань ингээ хөөсрөөл байдаг. Тэгэхээр энэ нь бол нормал хэвийн гэж үзэж болно. Миний бодлоор энэ
хэрвээ яавал жижигхэн таг байвал таглчмаар юм байна да гэж бодсон. Гэхдээ таглахгүй байсан ч зүгээр. Хөөсөрж байгаа нь яг нь агаарт гарахаар агаартай эсэлдэж хөөсөрдөг гэдгийг нь манайхан сайн санаарай. За хүмүүс ч гэсэндээ асуух юм бол бас тэр үгийг хэлж өгөөрэй. Тэгээд бид нэр өглөө угаахад бол орой арьсаа цэвэрлээд өглөө босоод нэг удаа угаахад нэг удаа шахаж гаргаж ивэл тэгээ энийг нэг дараад бид нэг дарснараа нүрээ угаахна л да. За орой мейкап хийгээд одоо оройны арьс арчилгаа бол хамгийн чухал арьс арчилгаа байгаа. Энэ тохиолдолд бид нар яах нь нэг удаа, хоёр удаа заавал одоо угааж өгөөрэй гэж зөвлөж байгаа. За тэгээ шөнийн арьс арчилгаанд маш сайн анхаараарай гэж. За дараагийнх нь болохоор Gemma-гийн энэ Peeling Gel. За энэ дуул нь хажууд нь зураг нь байгаа. Би нэг ингэчээ. За Peeling Gel буюу одоо гуйжуулагч тийм. За гуйжуулагч дээр бид нар юу орсон бэ гэхээр за гуйжуулагчийн хамгийн чухал одоо орц найрлага гэж нэрлэх юм бол нэг юм cellulose гэж зүйл байна. За cellulose гэхээр мараг мэдэх бах уу гоо сахны чиглэлээр ингээд судалдаг хүмүүсд мэдх юм байна лээ. Яг ийм гуйжуулагчинд бол ерөөсөө cellulose гэдэг зүйл орд юм бил. За тэгээд дээр нь гуйжуулагчинд бас энэ фермент гэдэг зүйл орох хэрэгтэй. Одоо фермент зөвхөн бидний хоол энэ задлагч гэж юм байна шүү дээ. Задлагч гэдэг зүйл маань хоол идсэн дараа бид нар фермент уугаад байгаа шүү дээ. Gemma-гийн фермент гэх хёсокол гэдэг зүйлийг уугаад байгаа. Энэ маань өөрөө эдсэн хоолыг задлж өгөөд хүрх ёстой газар ингээ бүгдийг явуулаад өгчөж шүү дээ, тийм. За нойр болж байгаа дотор эртнэг ингээд хоош ингээ явцыг төрөлсөж өгөөд амар болгож ин гэсэн байхгүй юу? Яг тэрэн шиг фермент биеийн бас бүх хэсэгт оролцдог. Фермент асар олон төрлөөдөг. За тэгвэл энэ арьсыг нэг гуйжуулсан өгцөн арьс шүү дээ. Арьс маань өөрөө 28 хоногт нэг удаа яг нь ингээд нөхөн төлчихдөг баха наа л да. Тийм учраас бид нар заавал гуйжуулах хэрэгтэй. Арьсыг заавал гуйжуулах хэрэгтэй. Энийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ гуйжуулахад ингээд нэг хурдан энэ удаан ясыг ингээд ферментээр задлж өгдөг нэг арга байд юм байна л да. Тэгэхээр энэ одоо папая гэж ургамал байна. За папая гэдэг ургамал маань бас л гоо сайхны бүтээтгүүнүүд дээрх ордог. Манайхан өмнөх одоо Gemma-гийн нүүр цэвэрлэгч хөөсийг ийм энзим паудерыг мэдэх юм бол тэн дотроос папая орсон байдаг байхгүй юу? Тэр папая маань өөрөө ийм маш сайн ферментийн шинжтэй ургамал байх нь л да. Тэгэхээр энэ папаягийн одоо фермент орж өгснөөрөө арьсан дах юм бохирдол дахиад ингээ удаан дагтарсан зүйлсийг маш сайн задлж өгдөг байх нь. За тэгээ cellulose дээр нь папаягийн фермент орсон байна тий. За дээр нь ахиад бетаин, алантоин, за терахелос гэдэг энэ гурван том арьсыг чигийг одоо арьсанс чиг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг одоо зүйлс бас энэ гуйжуулагчинд орсон байна. За тэгэд энэ гуйжуулагчийг бид нар ер нь хэрэглэхдээ бас анхаарах зүйлс нь юу вэ гэхээр ийм байт юм байна. Хоорой сайн манай хүмүүс тэгээ хүн чинь өөрөө нэг ингээд юм мэдээд авчихаараа бүгд мэдж байгаа л гэж ойлгоод юм байна л да. Тэгэхээр бид нар ерөөсөө хамгийн анх удаа яг энэ хүн мэдэхгүй шүү гэж бодож ер нь яг шат дараалтаагаар нь хэлж өгч явах хэрэгтэй. Ер нь тэг анхны шатны төвшнөөс хэлж яваарай л гэж ер нь багтаа зөвлөе. Гуйжуулагчийг бид нэр тослог арьс. Миний арьс бол их тослог байхгүй, холимог маш их юм гардаг байсан. Багада би бол арьснаасаа олж их стресстэй нөхөр байсан. Манай дүү болоод бит хоёр буйлаа. За Gemma-тай уулзаад тарцангуу гоё болсон байгаа. За тэгээд гуйжуулагчийг хэрэглэхдээ над шиг юм тослог арьстай хүмүүс бол гуйжуулагчийг хэрэглэхдээ за өдөр болгон өөрийнхөө арьсыг өөрөө мэдрэх ёстой гэсэн үг байхгүй юу? Өдөр болгон хэрэглээд арьсд нь ингээл хит хуурашаад хэцүү болж ивэл нь зогсоох хэрэгтэй. Гэхдээ бол гуйжуулагчийг өдөр болгон битгий хэрэгэл. Тослог байвал одоо яав их үү те өдөр болгон хэрэгж болж байна. Тэгэхгүй юм дундын хэвийн арьстай хүмүүс бол яг дунджаар 7 хоногт 2-3 удаа бид нар энэ гуйжуулагчийг хэрэглэх ёстой гэнэ л дээ. За хуурай арьстай хүмүүс эмзэг арьстай хүмүүс байна те бүр 7 хоногт нэг удаа юм уу гуйжуулагчийг маш бага хэрэглэх ёстой байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө арьсыг хуурайшуулдаг гэдэг ахна л да. За тэгээд энд
одоо зургаар нь бол харуулж байгаа юм л да. Энд байгаа хэсэг маань одоо арьсыг гуйжуулах хэвээр арьс байна. Тэ энэ арьс ягаан хэсэг нь арьсны нүх байна. За тэнгууд энэ папая porotis буюу папаягийн энэ саяны фермент байгаа байхгүй юу? Задлагч фермент байна гэсэн үг. За фермент ингээд бид нэр арьсан дээр нэгэ түрхлээ тэ энэ фермент маань арьсныг гүнд нь оруулаад цэвэрлж өгөөд бохирдлыг бүгдийг арьсаас гаргаж байгаа зураг энэ зураг байна л да. За тэгэхээр маш сайн арьсны гүнийг дээр нь арьсыг гуйжуулахад бол одоо супрэ гэж үзэж байна. За дараагийн бүтээгдэхүүн яг энийг тавиад ярихад болж л байх шүү байна. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор Gemma-гийн одоо глутатион витамин С-ийн серум гэж байна. За гоо сайхны ойлголттой болоо гоо сайхнандаа ер нь анхаардаг хүмүүсийн эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд заавал тэ бүр хэрэглэх ёстой нэг ойлголт байт юм байна л да. Эхний хоёр бол угаагаад арьсаа бид нар гүнд нь орлоод сайхан цэвэрлжлээ шүү дээ. Эхний хоёр маань. За одоо энэ үеэс эхлээд арьсанд тэжээл өгөх хэсэг байгаа. Арьсын өнгөх сэргээх хэсэг байгаа. Арьсныг витаминаар хангах одоо хэсэг бол энэ витамин С глутатион серумаас эхэлж ийн гэж үзнэ. За тэгээ энийг харах юм бол дууг нь хачи. Окей. 70% ус байгаад 30% тосны одоо ус тос холилдсон бүтээгдэхүүн гэсэн. Бид нэр хэрэглэхдээ одоо би сая би бол сайн шүршиж байгаа. Тэгээд сэгсэрж байгаа сэгсэрхээр юм гоё ч байгаа. Ийм цагаан өнгөтэй болчихно тий. Тэр глутатион витамин С-ийн серум гэж. За Gemma-гийн өмнөх витамин С-ийн серум, нөхөн төлжүүлдэг серум, хяолурины серум гэж байсан 3 тий. Ер нь энэ гурыг гурвуулангийн энэ савнд бас давхар хийсэн гэж ойлгож болно гэж байгаа шүү. Компани сургалт хийхдээ тийм ойлголтыг өгч байна лээ. За тэгээд заавал сэгсэрч хэрэглэх нь тий. Тэгээд хамгийн сайн чанарын 100% одоо байгалийн маш өндөр концентраттай одоо витамин С агуулсан глутатион нэ. За окей. Орж ирэхэд дуутайгаа орж ирээд. За одоо энэ шар савлгаанд байгаа болохоор бид нар яг ингээд нөгөө ус юунд сайн ялгарсан нь ингээд нүдэнд ингээд тодорхой харагдахгүй байж магадгүй сайн сэгсэрсэн болохоор бүр юм байгаа. Тэнгүүд юу байж байна? Тунгалгаар нь харах юм бол энэ байна манайхаа. Дээдлийн хэсэг нь цагаан байгаа хэсэг нь тосных нь хэсэг байх нь байна тий. За энэ доор байгаа хэсэг нь бол ус нь ингээд тос ус нь ингэж ялгарна гэсэн үг. За тосны хэсэг, усны хэсэг. За ийм шар савнд хийсэн болохоор бид нарт ийм хальт ингээ яасан сайн мэддэхгүй харагдаж байж магадгүй. За тэгээд эндээс бид нэр витамин С-ийн талаар бол манайхан бас спонсор нь байнга үгсээр байгаа хангалттай гоё ойлголттой бол болцсон гэж найдаж байна. Гэхдээ ахин энэ удаа энэ сургалтанд анх удаа орж ирээ сонсож байгаа захирлуудтай зориулаад витамин С-ийн талаар спонсор дахиад нэг хэдэн үг хэлчихье. Энэ дээр энэ зурган дээр ч гэсэн гоё ингээд тайлбарлаад өгсөн байгаа л да. За тэгэхээр дүүгийн дэлхийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллага витамин С хүний өдөрт уух одоо хэмжээг бол 500-аар заагаад хаасайгүй ер нь ингээл дэлхийн эмийн сангуудаа дэлгүүрүүдээр ер нь хаасайгүй ингээл 500 тий 500 С 500 С гэсэн витамин С бол бас ирэхээр борлуулагддаг байх нь. Гэхдээ одоо амьтад дундаас дэлхий дээрх ер нь амьтад дундаас хүн л ганцаараа витамин С огт үйлдвэрлэж чаддгүй юм байна л да бие дотроо. Энэ дэлхий дээр байгаа ихэнх амьтад өөрөөснөө одоо витамин С өөрөө үйлдвэрлэж идэг юм байна бие дотроо. Тэгээд хүн маш ихээр стрессцэн үед витамин С одоо хэвийн хэмжээс хэдэн мянга дахин их одоо ашиглаж тэр стрессээ эргэж ингээд дарангуй тэ тайван болгож идэм байна л да. Гэтэл та витамин С огт хэрэглэхгүй яваад байна гэж бодод үзтээ. За витамин С маань өөрөө бидний биений одоо хамгийн чухал антиоксидант энэ эсийг одоо хамгаалж өгч яадаг хамгийн чухал бүрхүүл бас энэ витамин С байгаад байгаа байхгүй юу? За дээр нь антиоксидант гэж юм те одоо эсийг хамгаалж ийн гэдэг бол нөгөө нэг янз бүрийн муу зүйлээс хамгаалж ийн гэсэн үг байхгүй юу? Юу гэх юм байна л да. Ер нь антиоксидант гэдэг чинь өөрөө эсийг хөгшрүүлэхгүй байна те янз бүрийн
зүйлээс хамгаалж ийн гэдэг маань өөрөө хөгшрүүлэхгүй байна гэсэн утгатай гэх юм уу? Эсийг өхүүлэхгүй байна гэсэн үг юм байна л да. За тэгээд витамин С нахаад одоо бидний арсны үндсэн одоо давхар дээр коллаген, эластин гэдэг хоёр зүйл хамгийн чухал одоо хэсэг байна шүү дээ. Тэгэхээр нэг коллаген, коллагены нийлэгжилтэнд орж ирдэг одоо чухал хэсэг нь витамин С байд юм байна. Витамин С хангалттай байж таны арс маш сайн одоо коллаген нийлэгжиж байд юм байна л да. За тэгвэл энийг бид нар мэддэг үү те? Тэгэхээр өнөөдрийн сургалтын дээр манайхан витамин С-ийн серум ийм гоё зүйл орж ирсэн учраас энийг бүр алхан тутамдаа гэртээ дүүгээр байх болгондоо маш сайн шүршээрээ одоо тэ алхан тутамдаа болж өгөө шүршээл яа гэдэг сайн маш хурдан арсаа гоё болгож авах хэрэгтэй. За тэгээд мөн одоо эс дотор энэ одоо хөшөлтөө сэргийлнэ гэж байгаа энэ. За мөн одоо меланин гэж өнгө байгаа. Өнгөний тухай хэдүүлээ өсний бодог дээр зүсэж байгаа бас энэ өмнөх ингээ гой сайхан үлдээдүүнээс өсний бодгийн талаар бас хангалттай ойлголттой меланин гэдэг зүйлийн талаар хангалттай ойлголттой болцсон байгаа тийм. Тэнгүүд энэ меланиныг бас дарангуйлж хитэх ялгархаас нь зогсоож өгдөг үргийг бас энэ витамин С гүйцэтгэх юм байна. Хэрвээ одоо энэ сэвх эднэр чинь одоо меланин асар ихээр ялгарсан байгаа учраас энэ сэвхийн бий болсон байгаад байгаа юм байна л да. Тэр меланиныг их ялгарч болохгүй. Одоо тийм учраас витамин С бид нар маш сайн шүшиг гадаашаа дотгошоо гарахтаа маш сайн шүшиж өгж гараад витамин С-гээр маш сайн хамгаалт хийж гарч ирэх юм бол бид нар арсаа одоо меланины одоо ялгаралт их ялгархаахыг бол дарангуйлж чадах нь байна, зогсоож чадах нь байна л да. За нэгэнт сэвхтэй болцсон тий маш их сэвхтэй болоос энэ сэвхнээс яа салах вэ гэдэг хүмүүс зөндөөд штэ ялан наранд одоо ингээл бид нар чинь наранд гарах үе ирж байна гар сайгал далайн эргээр явна за голын эргээр явна амралтын өдөр болгоноор зугаал ингээл гараад өгсөн тохиолдолд бол та заавал таны найзууд витамин С-ийн серум глутатион серум бол хамт явж явах хэрэгтэй гэж бол хүн болгонд тий одоо ашиглаж дуулахаараа гэх юм уу тэгэхээр сэвцэн тохиолдолд бас маш хурдан цайруулах ургийг энэ одоо гүйцэтгэж чаднаа гэсэн үг байна. За тэгээд мөн одоо эсийг хамгийн их одоо гимтэж яадаг зүйл бол энэ одоо хүчил төрөгчийн идэвхтэй радикал гэж манайха ярьж байгаа шүү дээ. Тэр хүчил төрөгчийн идэвхтэй радикалаас бас эсийг хамгаалж өгдөг одоо зүйл бол энэ витамин С байх. Тэгэхээр витамин С-ийн серумыг за энэ доор гоё зураг байгаа. Энэ зургийг манайхан сайн хараад авах юм бол энийг ингэж жагаад 16 хоног одоо энэ хүмүүс витамин С ингээ хэрэглэсэн байгаа байхгүй. Тэгээ 16 хоног дотор ийм нөсөөтэй, ийм толтой байсан, ийм сэвхтэй байсан хүн байгаа ч тэгээ 16 хоног дотор энэ сэвх нь байхгүй болсон байна. За 16 хоног юм биш үү манайхан 16 7 хоног гэж штэ 16 weeks. За дээр нь энэ ч гэсэндээ ийм бор толботой байсан хүн 56 өдрийн дараа энэ болохоор 56 өдрийн дараа ийм одоо тол бас гэж багассан байна. Тэгэхээр витамин С-ийн серум өөрөө ер нь витамин С үнэхээр супер цайруулах чадaltaй. Тэгэхээр маш хурдан арсаа цайруулъя гэж бодож байгаа хүмүүс бол витамин С дотроосоо ч гаднаасаа ч маш сайн тий төлөх гэж өгөөрэй гэж зөвлөх байна. За дараагийнх нь одоо хэсэг болохоор глутатион гэж байгаа. Ер нь одоо нэг гоо сайханчдын одоо би ч сүүлдээд энэ гоо сайхан талаар нэлээд судлаад байгаа. Ер нь хэрэг болох өгүүдийг өөрийгөө тэ бэлдээд аваа хин нэгний өмнө ярихдаа ч гэсэндээ жоохон мэдлэгтэй бай гэж бодож ер нь янз янзын гоо сайхны уншиж судлаад байна л да. Тэгээ тэрэн дээр нэг ийм саяхан өчигдөрхөн нэг юм гоо сайхан чи ярьж байгаа яриг сонссаахгүй юу? Тэгээ бүх эмэгтэйчүүдийн одоо гоо сайханд хамгийн түрүүнд одоо байх ёстой гоо сайхны чинь ампл гэж ярьж байгаа хгүй. Одоо манай тэгэхэд шинэ витамин С тусдаа, ахаа глутатион тусдаа тий дээр нь ниацинамид гэж байна. Тэгээ ниацинамид гэдэг эднэрийг ингээд заавал төрөх гинэ эмэгтэй хүн өөрийнхөө арсанд. Тийм бол таны арс гоё өнгөлөг, гоё цайвар одоо цагаан өвчлээгүй байхыг бол энэ
энэ гурван зүйл хамгийн чухал шүү, best шүү. Заавал хадгалаарай гэд тэр хүн бичлэг оруулсан байсан. Өөрөө их гоё арьстай охин байлаа. Тэгээд тэр охины юг ахаа олох юм бол та нар руу ямсан групп дээр шеэр хийнэ. Тэгээд тэрэн дээр тэгээ би бодож вау. Тэгсэн чинь глутачион. Тэгээ глутачионыг бид нар глутачион гэж нэрлэдэг байдаг. Энэ болохоор олон улсын англи нэршлийн глутачион. Тэгээ глутачион гэж дуудах юм уу? Англиар яаж дуудах юм бэ? За солонгосод болохоор глутачион гэж дууддаг байхгүй юу? Тэгээд вау. Энэ глутачион дээр нь витамин C2 манад ингээ нэг дор ороод ирсэн. Энэ ампул манад ингээ байж штэ гэж бодсон чинь бүр нэг сайхан бахархалтай санагдчихсэн. За тэгэхээр niacinamide гэдэг зүйл нь одоо энэ одоохондоо байхгүй байна л да. Тэгээ тийм гурван зүйлийг зөвлөдөм байна лээ. Тэгэхээр тэр гурван зүйлийн хоёр нь энд орцсон байна гэж ойлгож олно. За тэгээд глутачион өөрөө яадаг вэ гэхээр глутачион гэдэг зүйл маань одоо Бейонсегийн тариа, цасан цагаан ингээд тарианууд байдгийн тэр манай монголчууд бол бүгд мэддэм байх лээ, бурхан минь. Тэгээд энэ тариануудад юу хамгийн их ордог вэ гэхээр глутатион гэдэг зүйл ордог. Глутатион гэдэг энэ зүйл ордог байхгүй юу? Тэгээд энэ маань өөрөө бас яг адилхан витамин С-тэй адилхан үйлчлэгээ үзүүлдэг гэж ойлгож олно. За бид нэр ингээд анаахыг микробиомыг судлаад хүний бие анатомиг судлаад спонсор нэг хичээл хийгээд байгаа шүү дээ. За тэрэн дээр нэг юм зүйл үүдгийн витамин С, глутатион дээр нь альфа липокийн хүчил гэдэг энэ гурван юм гурвалжин байдаг байхгүй юу? Энэ гурван гурвалжин байдаг. За энэ гурван гурвалжин маань өөрөө хүний биеийн хамгийн супер антиоксидантыг бий болгож байдаг. Тэгээ витамин С-ийг хэрэглэгдээл дуусангууд энэ альфа липокийн хүчил маань хэрэглэсэн витамин С-г ахин хэрэглэх боломжтой болгоод ингээд хүчтэй болгож өгдөг идэт юм байна л манайхан. Тэрэн шиг энэ витамин С, глутатион хоёр бол хоорондоо маш нарийн одоо өгөгдөлтэй хоёр эд байгаа. За тэгээд уухтаа ч гэсэндээ спонсор нь манай энерги G гэж яригдж байгаа маань глутатион шүү дээ манайхан. Глутатион витамин С хоёрыг нийлүүлээд би өглөө одоо уудаг болчиход байгаа. Өглөө босоод өвлөн дээрээ. Тэр энэ хоёр ерөөсөө одоо нэг ихэр гэж яривал ихэр гэж болохоор те эд байгаад байгаа байхгүй юу? Би бинэ маш сайн дэмжиж өгдөг одоо эд гэсэн үг. Тэгээд тэрэн дээр шинэ хоёр энэ доор витамин С, глутатионы серум гэ ороод ирсэн байна. Тэгээ бие дотор ч гэсэн байхаараа хүний биений антиоксидант шинжийг хамгийн их бий болгож өгдөг. За дээр нь одоо бидний тэр одоо хүчил төрөгчийн идэвхтэй радикал гэдэг зүйлийг ямар үед хэлээд байна гэхээр хүчил төрөгч гэхээр л бид нэр бүгд сайн гэж боддог тийм үү. Гэтэл одоо спортер хичээлдэг хүмүүс асар их хүчил төрөгчийн идэвхтэй радикалыг илүү л болгоог гаргаж яадаг гэнэ л да. Маш их хөдөлгөөн хийдэг хүмүүс ялангуяа ахаад маш их эдсэний дараа ч гэсэндээ хүчил төрөгчийн идэвхтэй радикал их ялгарч яадаг. Тэр нь юу вэ гэхээр амьсгалаад авсан хүчил төрөгч маань тэ хэрэглэх газардаа хэрэглэгдээд ахаад илүү ингээ үлдсэн хүчил төрөгчүүд ингээ биеэр ингээ тардсан байна л та. Тэгээ дангаараа явж байгаа хүчил төрөгч одоо ашиглаад ингээ хаягдж байгаа хүчил төрөгч маань нүүрс төрөгч болоо гарахгүй хүний биед үлдчихэд тэр нь өөрөө амьд эсийг ингээд яг зүгээр шивж байгаа юм шиг ингээ хороож идэг гинэ. Зүгээр шивж байгаа юм шиг гэмтэж идэг гин. Тийм учраас энэ хүчил төрөгчийн идэвхтэй радикалыг бид нэр маш сайн одоо биеэс тууж гарах хэрэгтэй байхгүй юу? Тэхийн тулд сайн нойр авах хэрэгтэй, дархлаа өндөр байх хэрэгтэй, витамин Е маш сайн уух хэрэгтэй, витамин омега маш сайн уух хэрэгтэй. Дахиад иймэрхүү витамин С, глутатионыг маш сайн уужиж энэ хүчил төрөгчийн идэвхтэй радикал гэдэг зүйлээс эсийг хамгаалж чадна. Эсийг хамгаалж аж бид нэр өөрийнхөө биеийг хамгаалж гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? За тэр шиг бидний арьсанд ч гэсэндээ тэр хүчил төрөгчийн идэвхтэй радикал маш их байх юм бол энэ тархины систем нуурж унаа дахиад эсүүдэд муугар нөлөөлдөг байх нь байна л да. Тэгэхээр таны арьсан дах одоо эрсийг хамгаалах үүргийг энэ витамин С, глутатион маань зэрэг одоо гүйцэтгэж байна гэсэн үг байна. За тэгээд энэ глутатион бас T50 гэдэг орж өгсөн байгаа. Энэ маань бас өөрөө одоо глутатионы одоо нэг концентрац гэж ярих юм бол
хан бүтээгдэхүүн орсоо хэрэг концентрацтай орсон байгааг нь бид нар бас ялгаж сурья гэдэг байгаа шүү дээ. Яг адилхан витамин С хэрнээ ямар агуулмжтай байна гэдэг нь өөрөө чухал байдаг байхаа юм л да. Тэгээд энд одоо орсон витамин С-ийн концентрацыг бол 99.8% тэгээ маш одоо бараг 100% биш үү те 99.8% глутатион энд орсон байгаа. Маш өндөр агуулмжтай глутатионыг бид нар одоо арьсандаа хэрэгжилж гин гэсэн үг юм байна манайхан. За. Тэгээд үүгээр витамин С глутатионы серумын тухай үргээд энэ нэг судалгаа байгаа юм. За энэ судалгаа нь болохоор тэр антиоксидант тэг глутатион хүний биед яаж одоо антиоксидант одоо шинжтэй байна вэ гэдгийг энэ судалгаанд харуулж байгаа. Тэгээд энэ дээр болохоор хэрэглээд 76% одоо маш өндөр үзүүлэлтийг бол үзүүлсэн гэж ярьж ирсэн. Дараагийн хэсэг байгаа юм бах та. За нийт ингээд 17 хоногийн хугацаанд ингээд арьсыг цайруулахад гэсэндээ маш гоё дэшин те арьсыг цайруулж чадсан гэсэн үр дүнгуудынд 30-аас 50 насны 30 хүн дээр хийсэн туршилтын үр дүнг бол энд тайлгнаж харуулж байна манайхан. За. Окей. За дараагийн одоо чухал бүтээгдэхүүн одоо бүгд л чухал байгаа. За дараагийн хэсэг болохоор одоо recovery serum буюу нөхөн төлжүүлэх serum гэж нэрлэгддэг. За нөхөн төлжүүлэх serum маань дан тосон ойл байгаа. Дан тосон ойл байгаа. За multi-skin oil treatment гэж байгаа. За энэ бол ерөөсөө тос. Тэгээ энд ямар тос орсон бэ гэхээр за ургамлын гаралтай squalane. За squalane-ыг ч гэсэндээ бид нар гоо сахнаар явдаг хүмүүс бол яг энэ нөхөн төлжүүлэх серумд бол хамгийн түрүүнд ордог. Нөхөн төлжүүлэх чадвар асар өндөр одоо бүтээгдэхүүн арьсыг маш сайн хамгаалж чаддаг зүйл бол энэ squalane гэдэг эд байна л да. За тэгээд дараа нь болохоор macadamia oil. За macadamia-гийн тос гэж байгаа. За macadamia oil бас энд орсон байна. За дараагийнх нь argan oil. За argan нэг манайхан мэдж байгаа л үү тий. За тэгээд дараа нь наран цэцгийн тос орсон байна. Тэгээд tea tree essential oil. За миний хэлж байгаа ойлгогдож байгаа сте манайхан. За эдгээр одоо магадгүй бидний амьдралдаа мэдэж болох тий яг өнөөдрийн энэ цаг үед хамгийн их одоо яригддаг тоснууд бол энд орсон байна. Тэгээд эдгээр нь өөрөө одоо 100% байгалаар орж ирсэн. 100% байгалийн одоо тоснуудыг бол ашигласан нараа өнөөдрийн recovery serum-ийн маш том одоо орц найрлага юм байх нэ гэж бид нар босод таниулах нь. Тэгээд энэ recovery serum бол эмзэг хуурай арьстай хүмүүс бол маш сайн түрхэж өгөх хэрэгтэй тий. Нэг сайн шингэж дахиж сайн шингээж өгөөд өөрийнхөө тэр эмзэг хуурай байдлыг 1-2 удаа хэрэглээл гоё арьс чинь ингээд жигтгэн болчихно дөө. Тийм одоо гоё зүйл бол энэ нөхөн төлжүүлэх серум байдаг. Тэгээд бид нар энэ тэнцэн ингээд шарах сорив гарсан үе дахиад батганы шарах сорив байгаа үед ч гэсэндээ recovery serum-ыг зөвхөн бид нар ингээд түрхээд өгөхөд бас тэр шарахч гэсэндээ хурдан нөхөн төлждөг. Тэгээ юуны тулд recovery билээ дээ нөхөн төлжүүлнэ гэж штэ тий. Одоо ямар нэгэн зүйлийг нөхөн төлжүүлнэ гэдэг чинь өөрөө асар том чадaltaй байгаа байхгүй. Тэгэхээр таснуудынхаа нэрийг нэрлээд бид нэр одоо recovery serum бол ярихад төрхөд үцгэд тэгээ андашгүй дээ гайхалтай бид байгаа. За тэгээд 100% байгалыг тэгээ 100% байгалийн гаралтай тосыг бид нэр өөрснийхөө арьсанд бэлгэлэх боломжтой асар өндөр одоо чигийг тэгээ арьсанд өгөх чадaltaй мөн арьсыг нөхөн төлжүүлэх чадвартай. За төрсөн дараа бол бүр ингээд арьс маш гоё ингээд торох шиг ингээд гулгаж алтан да. За тийм одоо тос бол сайн нөхөн төлжүүлэх серум байна. За дараагийн бүтээгдэхүүн байна. За Sika Intensive Cream гэдэг. За Sika Intensive Cream бол Gemma-гийн бүх бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн үнэтэй үнээр одоо борлуулагдж байгаа хэд байгаа. За яг борлуулах хүн Sika 45,000 вон заа ёо. Sika гандангаараа 45,000 бусад нь бүгдээрээ 8,000 воноор борлуулагдах байгаа. За орж ирэхдээ манайхан дуугаан хаагаад орж ирвэ. За тэгэд энд Sika тос маань за нэгдүгээрт нь Sika-гийн хамгийн ихээр агуулсан одоо хэсэг бол энэ
интенсив гэрэм байх нь байна. Тэжлийн тос байгаа. За тэгээд сургуультаа хэлэхдээ яриандаг явжсэн марчч. Нэг зүйлийг захиад одоо ямар ч сансан дээр хэлчихье. Хагас өдрийн сургуульд гэсэндээ эхлүүлэхдээ би хэлжсэн нэг үг байдیں۔ Бид нэр Chanel, Dior те брендийг одоо гоо сайхны комыг авахыг хүсдэг эмэгтэйчүүд зөндөө байдаг. Тэгээд тэрийг авлаа гэхэд солонгослоо тэгээ айтайхан сайтыг авъя гэвэл хамгийн багадаа Chanel бол ингээл сая вон болж байгаа байхгүй юу? Тэгвэл сая вон манай Монгол төгрөгөөр 2 сая 5 600 мянган төгрөг болно гэсэн үг. За тэгвэл тийм үнээр одоо гоо санамтад хүн авч чадах хичнээн эмэгтэйчүүд байна. Тэ манай Монгол улсад. Тэгээ бодоод үзэх юм бол одоо бидний энэ бүтээгдэхүүн танилцуулахдаа заавал бас хэлж сураарай гэж хэлж байгаа үг маань юу вэ гэхээр дэлхий дээр гайхагддаг брэндүүдтэй яг адилхан технологи тэгээ тэднээс илүү технологи энд орцсон байгаа штэ гэдэг үгийг манайхан заавал хэлж сураарай. Нүур бардам хэлж сураарай. Технологи нь адилхан. За ахаа сав баглаа бодол нь адилхан. Тэ одоо юу гэдэг үнэтэй брэндүүдийн сав баглаан дээр яг энэ одоо савлгаа бас ордог юм байна л да. Тэгэхээр компанийн зүгээс бол ерөөсөө энэ удаагийн 7 сетийг одоо үйлдвэрлэхэд бол ерөөсөө үн хайрлаагүйгээр маш их хөрөнгө оруулалт гэж энийг бол дотор нь гаргаж авсан орц найрлагыг нэрчсэн ерөөсөө үн хайрлалгүйгээр зориулсан. Тэгээд ийм гайхалтай технологи, ийм үнэтэй орц найрлагууд орсон хэрнээ маш хямд үнэтэйгээр гаргаж ирсэн байгаа. Энэ Gemma-гийн захирлуудыг зориулж энэ үннийг гаргаж ирсэн байхгүй юу? Тэгэхээр үүнийг ч гэсэн манайхан яг энэ мэдрэмжээр, яг энэ сэтгэл хөдлөлөөр бас хүмүүстэр чихээр дамжуулаарай. Тэр дэлхийн брэндтэй ижил те магадгүй тэрнээс үнэтэй чанарыг бид нар энэ 7 сетээр дамжуулж хэрэглэе шүү, хэрэгжилж байгаа шүү. Тэрэндээ та нүүр бардам хинээч өмнө бас те бардам тэрийг одоо рекламдаарай те энэ бас бидний хэлэх үг байгаа. Тэгээд Сикагийн одоо бүгд л таалагдж байгаа. Би бүгдийг л төрөх чинь. Үнэхээр гоё. Тэгээд яг нэг тестер гараад ирж явах үе дээр гэжсэнтэй ингээл төрхөж үзүүлээл эн чинь бараг жил хагацын хугацаанд ингээл гарч ирлээ шүү дээ. Бөөн юм болж иж маш олон тестийг хийж гарч ирсэн байгаа. Тэгээд Softening Oil гэж. За энэ дээр маш өндөр одоо тэжээлийг бол хамгийн ер нь бол энэ интенсив крем гэдэг бол тухайн гоо сайхны бүтээгдэхүүний хамаг өндөр тэжээлийг агуулсан тэ эд байдаг. За манайхан бол тэрийг мэдж байгаа. За тэгээд хамгийн өндөр тэжээл нь энд орсон байгаа гэсэн үг. За тэгээд баг дунд их одоо бүтцтэй хялурин. За хялурин гэхээр одоо арьсан шингэх байдлаараа баг дунд их гэж бүдүүн гэж ярьж байлаа л да. За ийм олон төрлийн хялуриныг 11 төрлийн хялурин орсон байх нь байна. За тэгээд коллагеныг ахин нөхөн төлжүүлж өгдөг пептид орсон байх нь байна. За бетаин тэ орсон байна. За тэгээд 40% одоо дэш нөгөө саяны пломбол чүчрэмэргээ барын 5% бас орсон байна. За инжир гэж жимсүүдээ тий. За инжир жимсний шүүс нь бас орсон байна тий. За тэгээд Nona 50-д бас орсон байна. За 50-д дотроо хүний би одоо гоо саны ингээ 50-д Hexa 50-д Nona 50-д бол асар одоо өндөр арьс чангалдаг пептидийн нэг болд юм байна л да манайхан. Тэр энд Nona 50-д орж ирсэн байна. Тэгэхээр Nona 50 гэдэг үгийг бас хэлээс сурчвал бид нарт хэрэгтэй байгаа. Тэгээд энэ 7 бүтээгдэхүүнээс хамгийн өндөр үнэтэй нь яагаад хамгийн өндөр үнэтэй байгаа вэ гэхээр энэ савлгаанаас шалтгаалаад үнэтэй байгаа. Ингээд дарах юм бол яаж юм тэг гоццэгтэй хэлбэрээр гарч ирээд бид нэг удаа авч хэрэглээд тэр доор байгаа үндсэн хос маань агаарт эсэлдэхгүй бидний гарын нэм бактериар ямар нэгэн байдлаар муухай болохгүй тий удаан хугацаанд ингээ хадгалсан шин маань өөрөө асуудалд орохгүй тийм гоё одоо сав баглаа бодлыг ашигласан тос байгаа. Эсэя. Тэгээд энэ тосонд маань за орсон нэг юу байгаа. За технологиуд байгаа. Энэ тосонд орсон 2 ч технологи бид нар танилцуулах хэрэгтэй байх. Тэ за эндээс окей.
За тэгвэл эхнээс нь эхлэв. За энэ хамгийн чухал хэсэг нь тэжлэн тас гэдэг байгаа шүү дээ манайхан. Тэгэд энд орж байгаа технологи үнэхээр их нэгдүгээрт нь SYNCHRO гэж байгаа. SYNCHRO гэж дуудагдана. Энийг бүр цээжлээд бичээд аваарай. Саяны орсон юунаас гадна тосонд орж ирж байгаа маш одоо чухал технологи нь SYNCHRO гэдэг энэ курсор байгаа хэсгийг харах юм бол энэ байна да. Тэгэд энэ маань өөрөө Шведийн за DSM гэдэг одоо Gemma-гийн Friedrich-ийн цэнхэр Friedrich-ийн сетик ч гэсэндээ энэ Шведийн DSM-ээс гаргаж авсан технологиг бас ашигласан байдаг байхгүй юу? Бас Sedema-гийн технологиг бас ашигласан байдیں۔ За тэгэхээр Sedema бол Францын, энэ DSM бол Шведийнх байгаа. Тэгээд энэ SYNCHRO маань өөрөө яадаг вэ гэхээр коллагеныг маш сайн нөхөн төлж өгч чаддаг. За тэгээд коллагеныг бас тэр нөгөө задалдаг тийм задлагчийг бас дарангуйлж өгдөг эд байх нь байна л да энэ SYNCHRO гэдэг одоо энэ маань тэгээд anti-aging effect буюу тэг хөшрөлтийн эсрэг гэдгээр бол бүртгэгдсэн. За тэгээд хөшрөлтийн эсрэг мөн нүүрний одоо миний нүүрэн дээр хамгийн том асуудал байдаг гэхээр нөхцөлтийн асуудал байдаг байхгүй юу? Багада маш их батг гарч исэн учраас ингээд нөгөө батгыг цэвэрлж мэдэхгүй тэгээд ингээд шахаалаа. Тэгээд батг нөхцөлт ихтэй. Цэвэрхэн хэрнээ одоо маш тарцсангуй ингээ гоё цэвэрхэн болж байгаа хэрэг нөхцөлтийн асуудалтай бол би нэлээд тэмцэж байгаа. Тэнгүүт энэ одоо орж ирсэн тос маань нөхцөлтийг бас багасгаж өгч чадна. Антиэйжинг байна тий. Тэгээ нөхцөлтийг бас маш сайн багасгаж өгч чадчихна гэсэн үг байна. За тэгэд энэ одоо SYNCHRO-ийн технологи нь энэ технологи өөрөө SCI-аар бас хүлээн зөвшөөрөгдсөн. Гахалтаас тий. SCI хүлээн зөвшөөрөгдсөн. SCI-г түрүүн хэлсэн та нар тий. SCI бол дэлхийн хэмжээний үнэхээр олон эрдэмтдийн өөрсдийнхээ гаргасан бүтээлийг хэвлүүлэхийг хүсдэг, дэлхийд хүлээн зөвшөөрөхийг хүсдэг одоо том одоо шинжлэх ухааны эрдэмтдийн хэвлээ нийтүүлдэг шинжлэх ухааны сэтгүүл гэх юм уу? Шинжлэх ухааны хүрээлэн байдаг. Тэгэхээр тэрнээс гарсан хэвлэлд бол сэтгүүлд бол хүмүүс өөрсдийнхөө бүтээлийг хэвлүүлэхийг бол маш ихээр хүсдэг байгаа. За тэгээ SCI-аар хүлээн зөвшөөрөгдсөн гэвэл бид нар ярих юм байхгүй дээ. Ер нь бол гэхдээ даанч хүмүүс энийг мэддэггүй хүмүүс зөндөө байхгүй юу? SCI-г мэдэхгүй учраас бид нар нэг бүрчлэн тайлбарлаж өгөхгүй болохгүй тий. Хүн болгон мэддэг байвал хичнээн амар. Бид нар ажиллахад маш амар байгаа байхгүй юу? За тэгээд коллагеныг бустинг хийж өгдөг. Коллагеныг тий маш хурдан тий идэвхжиж өгдөг. Одоо судалгаа байгаа. За энд ингээд 76%-аар коллагеныг нөхөн төлж өгч чадвар нь 76%-аар ийм өндөр байна гэдгийг эндээс харуулсан байна. За коллагены нийлэгчлэлийг 76% нэмэгдүүлж өгч байна гэдэг судалгаа нэнд байна. За дахиад энэ SYNCHRO маань өөрөө яаж юм гэхээр тий энэ үрчлээ байгааз энэ үрчлээг бас маш сайн одоо тэмдэглэж өгч чаддаг. Тэгээ 12-7 хоногийн үр дүнд энэ одоо боломжтой байсан байна. За тэгээ энэ 12-7 хоног хэрэглэсэн хугацаанд нүдний өвчлөө бас ингэж харилж байна гэсэн. Тэгэхээр энэ тэжлэн тасыг бид нэр өвчлөгээ арилгахыг зорж байгаа бол түрхчээд ахин нэг сайн битүү ингээд хидэд давхарлаад өгч юм бол шингэхдээ их сайн маш сайн шингэдэг байгаа. Ер нь энэ бүх бүтээгдэхүүнүүд маань. За түрхээрээ гэж санал болгох нь. За дараагийн энэ SYNCHRO гэдэг технологиос гадна дахиад энэ тэжлэн тасанд орсон ахин нэг технологи нь юу вэ гэхээр энэ Францын Sedema гэдэг одоо газарт үйлдвэрлэгдсэн байгаа. За Sederma гэдэг одоо Sederma гэж солонгосууд дуудахтаа Sedema-са гэж дуудаад байгаа юм л да. Тэгээд Sederma бол энэ дэлхийн хэмжээний ер нь одоо бид нар ахаал нэг зүйлийг мэдэх хэрэгтэй нь Франц өөрөө Франц, Итали тэ дэлхийн гоо сайхны чиг хандлагыг дээр нь дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог газар бол Франц, Итали гэдгийг бол дэлхийн бүх хүн хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр Солонгост орж ирж байгаа загвар хаанаас орж ирдэг гэж бодож байна та нар? Францаас эхэлтэй байдаг манайхан. Дэлхийн загвар хаанаас эхэлдэг вэ? Францаас эхэлдэг гэж үздэг юм байна лээ манайхан. Тэгэхээр одоо энэ гоо сайхны трендийг ингээд гаргаж ирж байгаа хамгийн супер судалгаанууд ерөөсөө л энэ Франц, Итали эднэрт их явагдаад байна л да. Энэ Швед
байна. За. Тэгээд энэ Францын Cedermatt одоо гаргаж авсан технологи байгаа. Ideal Lift гэж байгаа. За Ideal Lift гэдэг маань өөрөөсөө тэг өргөх чангалах гэсэн утгатай байна шүү дээ. Тэр маш өндөр одоо чадaltaй 50-ыг агуулсан байх нь байна. Энэ эласт. Тэгээд энэ маань өөрөө зориулт нь юу вэ гэхээр арсны нөгөө хоёр үндсэн чухал хэсэг байна шүү дээ. Коллаген, эластин. Синкол өөрөө коллаген зориулагдсан байсан тий. Тэгвэл энэ Ideal Lift маань өөрөө эластинийг идэвхжүүлэх зориулагдсан манайхаа. Эластиныг нөхөн түлжүүлээд эластиныг маш сайн дүүргэж өгдөг. Тэгээ эластиныг нийлэгжилтийг дэмжиж өгдөг одоо 50-д эд байх нь байна л да энэ Ideal Lift гэдэг зүйл маань. За. Тэгэд зургаар харах юм бол тэ арсан дах одоо эластин ийм сэрэг байсан бол маш тэ энийг төрөхснээр бид нэр арсны эластин дүүргэж өгж байгаа зураг энд харагдаж байна. За. Дараагийнх нь болохоор одоо эластиныг хэрхэн дүүргэж байгаа зураг. За энэ дээр бид нэр энэ хүний эрүүгийн доотлол хэсэг байгаа. Энэ маш их сүүдэртэй байж байгаа. Одоо төрөхсний дараагаар ингээ сүүдэр нь багассан байгаа. Арс гой тэнийг идэрсэн байгаа зураг байгаад байхгүй юу. За тэгээд энэ одоо маш сайн эластин дүүргэлт одоо тийг дэмжиж өгдөг эд бол энэ ах нэ. За тэгээд энэ одоо судалгаа маань энэ одоо зүйл маань бас ACI-аар хүлээмжшөөрөгдсөн технологи байгаа. Тэгээд энэ дундаж наслалт нь 62 одоо насны 26 эмэгтэй дээр нийт 54-өөс 75 насны эмэгтэйчүүд өдөрт 2 удаа 2 сарын турш одоо нүүрэнд нь энэ Ideal Lift гэдэг энэ технологи ашигласан тосыг бол түрхсэн байна л да. За тэгэнгүүт бол 43% үр дүн буюу асар өндөр одоо үр дүнг бол үзсэн гэсэн судалгааны бичиг байна. Окей. За энэ хүртэл бол арсныхаа бид нар үндсэн арчилгааны буюу шүн бол бид нар нүрээ маш сайн цэвэрлчээд витамин С глутатион серумаа арс руу цацлаа, нүрлүүгээ цацлаа, тэгээд recovery серумаа түрхлээ, тэгээд яаж юм тэжээний тосоо түрхлээ. Энэ дараалал шүн тий. За өдөр нь одоо бид нар нарны тос BB крем 2-ыг хэрэглэх байгаа. За нарны тос BB крем 2 дээр бас ярих юм бол их юм ярих хэрэгтэй байгаа. Энэ хүмүүс яриа дуусах чи дөө манайхан. За ядарч гин үү? За жоохон хүлээгээр бараг дууслаа. За. За Ядраагүй. За баялаа. За тэгээд нарны тосыг ч гэсэндээ хараад вау ямар супер юм бэ гэж би бас өөрөө хараад өөрөө хичээлээгээл дуу алдаал байсан. За тэгээд нарны тосон дээр одоо ярихад бол хамгийн чухал зүйл нь энэ юу юм одоо манай жамагийн бүтээгдэхүүнд өөрөө байгаль дээлтэй, хүн дээлтэй гэж гардаг. За өнөөдрийн энэ 7 сая төгрөг өөрөө 100% органик тий бүтээгдэхүүнүүд бол орж ирж байгаа. Тэгэхээр хүн дээлтэй гэсэн үг, хэрэгжилж байгаа хүнийхээ арсыг хамгаалж өгнө гэсэн үг тий. Тэгээд байгаль дээлтэй гэдэг үгийг бас бид нэр нарны тосн дээрээс бас харах боломжтой байгаа. Тэгээд энэ нь юу вэ гэхээр энэ reef safe тий marine friendly гэдэг энэ юу вэ гэхээр энэ 100 болонгууд далайн эргээр голын эргээр бид нар салхинд гарахаараа заавал яадаг нүүрэндээ ингээл битүү нарны тос түрхээд явдсан шүү дээ. Нарны тос түрхэл далайн ус руу ордог. Тэгээ ингэнгүүт тэр муу чанарын нарны тос далайд маш их далайн экосистемийг эвддэг гинэ. Маш их хортой байна гэ. Тэгээд энэ одоо жимад орж ирж байгаа нарны тос маань ямар тос вэ гэхээр эко далайд түрхээд бид нар усанд орсон ч тэр далайн амьтад, далайн ургамал, далайн экосистем нөлөөлөхгүй одоо байж чадах тийм одоо нарийн тосыг бол оруулж ирсэн байна. Тэгээд ямар ч те химийн гаралтай, орц найрлага огт ороогүй эд байгаа. За тэгээд эдэн дундаас ахаад нэг сонирхолтой нэг каламин гэж юм байгаа. За каламин эдийн талаар арын нүүрнүүд дээр ингээ харагдана да. За тэгээд нарийн тосыг бас ярихад одоо энэ дээр хэр сайн тайлбарлаж чадах нь спонсор нэг юм тайлбарлаад ахаа. Мөгийн жачаа, юугийн жачаа гэд нарийн тасан дээр юм хоёр өөр ойлголт байдаг байхгүй юу? За тэрэн дээр бид нэр
өнгөрдөг хагасаа өдөр би нэг тайлбарлаад уулын сайн явуулсан юм. Дэлгэц өгцөн байгаа тий. Би та нарт англиар нь харуулчих. Дараа нь штэ нэг мэдээд авчих юм бол та нарт хаана ч ицсэн маш том зэвсэг болно л доо. Хамгийн чухал та нар ашиглаж болох юм гэх юм уу. За одоох нь наран төсөв ярихад бид нар заавал ярих ёстой нэг ойлголтыг ярих гээд байгаа. За юу гэж ачаа. Юу бүтээтгүн. Окей. За. Энэ зургийг харчих манайхаа. Харагдаж байна уу? Нарийн тосыг ярихад бид нар нэг ийм ойлголтыг маш сайн мэдэх хэрэгтэй. За эндээс нь ингээд англиар нь энэ дээр бичиж болдог бол сайхан бичихгүй юу? Тааж. Бичиж чадна. Байна. За би та нарт англиар нь бас дээр нэг юм шууд бичээд харуулчихвал гэж бодоо. Окей. За. Тий би нэг арга байгаа шүү. Бид нарт текст бичихээр бичих нэг арга байгаа юм байна. Окей. Share харагдаж байна уу? Харагдаж байна. Share харагдах уу? Stop share хийсэн юм шиг нөгөө чинь. Share screen хийж харуулахгүй бол. За одоо харагдаж байна уу? Скрин харагдаж байна уу манайхаа? Одоо харагдаж байна. Дэлгэц харагдаж байна уу? За. Одоо Gemma-гийн нарны тосон дээр ярихаар тэр чатан дээр спонсор нэг юм биччихье. Филлерийн хэдэн минут авах вэ нөө. За. Чатан дээр нэг юм мөгөж ачаа. Inorganic sunscreen. Энийг мэдээд авах их чухал болохоор би та нарт одоо ихэл. За, Gemma-гийн гоо сайхны одоо оож байгаа нарийн тос маань саяны би чатан дээр биччихлээ манайхан заяа. Англиар бол inorganic sunscreen гэж орж ирж илээ. Заяа. За. Тэнгүүт зах зээл дээр маш их байдаг нэг ойлголт байгаа нь organic Юу болж байна? За. Тэгэхээр нарны тоснд ингэнэ. Би хоёр нарны тосны чатан дээр англиар бичсэн байгаа. За солонгосоор болохоор солонгос хэлтэй захирлууд маань ахаад нэг мэдлэгтэй те хачир нэмээд авах зүйл нь юу вэ гэхээр энэ мүгиж ачаа, юугиж ачаа гэд нарны тосон дээр хоёр янзаар нэрлэдэг байхгүй юу? Энэ бол ерөөсөө бүх нарны тосон дээр яг ямараар хийгдсэн гэдгийг хар сурахад бидний одоо чадахтайс гэсэн үг. Тэгвэл англи хэлэн дээр Gemma-д байгаа нарны тос нь энэ organic sunscreen гэсэн тэмдэглэгээтэй англи хэлэнд буу. Англи хэлэнд буухта. Зах зээл дээр их байгаа. Юу гэж ачаа гэд байгаа нь болохоор тэр доор байгаа organic car sunscreen гэдгээр бол орчуулагдаад байгаа байхгүй юу? За тэгэнгүүт энэ нь хоорондоо ямар ялгаатай вэ гэхээр тэг мүгэж ачаа гэд Gemma-гийн хамгийн одоо Фридрагийн нарийн тос байгаа шүү дээ. Фридрагийн нарийн тос байгаа. Тэр маань өөрөө мүгэж ачаа буюу энэ organic sunscreen гэдгээр орчуулагддаг нарийн тосны юм байгаа юм. Тэр яг одоо энэ Gemma-д орж ирсэн нарийн тос ч гэсэндээ энэ organic sunscreen буюу мүгэж ачаа гэдгээр нэрлэгддэг гэсэн үг. За тэгвэл энэ organic sunscreen энэ хоёр хоорондоо ямар ялгаатай байдаг вэ гэхээр ямар ялгаатай байдаг вэ гэхээр ийм юм байна. Пиццгийн шинжтэй, химийн шинжтэй гэж ер нь бол орчуулж болно. Монголоор ингээ хэлэх юм бол мүгэж ачаа гэх юм бол пиццэг одоо аргыг ашигласан гэж хэлж болно. Юу гэж ачаа гэх юм бол химийн аргыг ашигласан гэж хэлдэг юм байна л да. Монгол хэлэнд бас нэг хэлж болох арга нь энэ байгаа. Тэгээд
бид нар одоо мэдэхгүй байх үедээ миний хувьд мэдэхгүй байх үедээ эн чи ялгаж мэдэх нүд алга шүү дээ. Мэдэхгүй юм чинь тэгээд мэдээд авсан дараа өө бурхан минь ийм том ялгаа байсан юм уу гэдгийг ойлгож авч байгаа байхгүй юу. Тэгвэл энэ зурган дээр хийг харах юм бол Жемад одоо яг одоо манад орж ирсэн борлуулагдж байгаа нарны тос энэ заяа. Энэ яаж ийн? Энд яаж ийн? Манайхан хараад тайлбарлаа да. Уцаад ойж байна. Гатгшихаа Нарны гэрэл уцаад ойж байна. тэгж байгаач нарны гэрэл буцаж ойж байгаа. Бид нэр энэ тасыг түрхсэний дараа нарны гэрэл бидний арьс руу орохгүй нэвчгүйгээр буцаж ойд юм байна л да. Энэ нь бол энэ органик sunscreen буюу муугийн жаачаа нарны тосны чанар. Өнөөдөр нарны тосыг худалдаж авч мэддэг бүх хүмүүсийн мэдлэгтэй бүх эмэгтэйчүүд энэ зөвхөн пицк аргаар үйлдвэрлэгдсэн буюу энэ нарны тосыг авдаг болсон. Ойлгосон манайхаа? Тэгвэл нөгөө нэг одоо онцлогтой нарны тос нь юу гэж чачаа химийн аргаар те одоо гаргаж авсан нарны тос нь өөрөө яадаг вэ гэхээр яаж ийн? Арьс руу шингэчихэж байгаа. Шингээд шингэснийхэн дараа тэндээс эргүүлж гаргадаг аргыг ашигладаг гэнэ л дээ. Энэ бол химийн арга гинэ. За та яаж ч алиг нь ашигламаар юм шиг байна. Тэ. Тэр энэ дээр бид нар англи хэлэн дээр энэ organic sunscreen тэрийг бас organic car sunscreen гэдэг ийм хоёр ойлголтыг бас ялгаад нарны тосн дээр бас ялгаж аваа сураарай гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За. Окей. Ойлгомжтой юу? Нарын тас. Тэгэхээр Жемагийн нарны тас бол ингээд нарны гэрлийг өөрөөрөө ойлгодог. Одоо нарны тас байх нэ. Окей. За энэс цааш нь өргөжлүүлээд үндсэн PPT рүүгээ яваад орох. За PPT харагдчихэв нөө. Stop share гэсэн юм уу бас юм чинь. Нэг юмнаас нөгөө юм орохоор шеэрлэн зогсчт юм байна л да. Энэ тийм ээ. Тийм байна тий. За. За. Окей. За тэгэхээр нарны тасан дээр та бүхэнд ямар ч гэсэн ойлголыг гэжсэн зүйлээ ойлгуулчлаа. Тэгэхээр энэ органик sunscreen дэшээр нэрлэгддэг пицкийн аргыг ашигласан нарны тосыг бид нэр хэрэгэлдэг байх нэ. Энэ маань өөрөө арьсыг маш сайн одоо хамгаалж өгдөг гэд байх нэ. За тэгээд энд каламин гэж зүйл орсон байгаа. За каламин гэдэг зүйл маань юу вэ гэхээр цайрын эсэл за дээр нь төмрийн эсэл хоёрыг нийлүүлээд ийм нунтаг ягаан зүйлийг гаргаж авсан юм байна л да. Тэгээд энэ зинк оксид гэдэг манайхан цайрыг бол мэдж байгаа. Няраа хүүхдийн бид нар юун дээр талк цацдаг штэ талк. Тэр энэ нь одоо талк гэж ийм каламиныг бол 15,000 ppm-ыг оруулсан байгаа энэ. За тэгээд энэ маань өөрөө маш өндөр одоо өрөвслийг намдах чадaltaй байдаг. За дахиад маш өндөр хамгаалт хийх ахаад нянгийн эсрэг одоо үйлчлэгтэй байд юм байна л да. Тэгэд мөн энэ каламин маань улаан өнгийг дарж өгдөг. Энэ улаан одоо батг гарсан дараа юм гарсан дээр ингээд нэг улаачдаг шүү дээ. Тэрийг дарж өгдөг зориулт нь бол энэ каламин юм байна. За дахиад захтнах юм бол энэ захтнал гэдэг зүйлийг бас яах нь тайвшруулж намдааж өгдөг зүйлээс энэ каламинид яах нь. Тэгэд батхыг тайвшруулж өгдөг. Дахиад нөгөө хүүхдийн памперс хийсэн дараа хүүхд ингээл бүхс ингээл удаачдаг шүү дээ. Тэрээс дээр ингээд төрөхээр ингээд бас арсыг гой тайвшруулж өгдөг гэд энэ каламин бол маш өндөр одоо эрүүл мэндийн ач холбогдолтой эд юм байна л да. Тэгээд үүнийг хийсэн байгаа. Одоо найрлаганд нь маш өндөр хувиар бас орсон байх нь байна. За дараагийнх нь за нарны тосонд одоо бас нэг юм ойлголт байдаг. Шингэн тэ нарны тос ингээд түрхэхээр ингээд нэг ялангуяа саяны тэр энэ органик sunscreen чинь ингээд түрхэхээр ингээд хитрхи зузаан байгаад ингээд дараадаг учраас эмэгтэйчүүд нөгөө арьс руу маш сайн яадаг нөгөө нарны тосыг илүүд үздэг байсан юм байна л да. Гэтэл эрүүл мэндэд мууг нь ойлгонгуудаа яах нь одоо энэ пицк аргаар гаргаж авсан нарны тосыг ашиглахад илүү гэж үздэг байсан байна. Тэгээд энийг одоо арьсанд маш гоё жигдгээ нэмгэн төрхөх одоо зориулттайгаар хийсэн одоо технологи маань энэ OVWO гэсэн технологиг бол ашигласан байх нь. Тэгээд энийг бол hydrogel
технологи гэж бас нэрлэдэг байгаа юм. Хайдрожел технологи гэж. За арьсанд маш сайн шингэж өгөх одоо зориулттай технологи гэсэн үг. Шингээж өгөх зориулттай технологи гэсэн үг шүү. За тэр хайдрожел гэдэг технологиг ашигласан байна. Тэгээд энэ орчнороо маш сайн шингэж өгч байна гэсэн үг байна. За тэгээд дараагийн нь болохоор энэ Ectoin гэдэг одоо технологи байгаа. Нарны тос BB крем хоёрт хоёуланд нь орсон технологи байгаа хгүй. Тэгээд нэгэн дээр нь л ярьчих. Дараах дээр нь авчихсан ярихыг бодё. За тэгээд энэ маань өөрөө Ectoin гэдэг зүйл өөрөө юу вэ гэсэн чинь ингэнэ цөл газар юм усгүй хэрнээ усгүй газар өөрийгөө ингээд амьд үлдэж чадсан микробиом байна л да. Микробиомоос энэ Ectoin гэдэг зүйлийг гаргаж авсан гэдэг бас маш их давстай нуурын дунд те бүр зөвхөн давс нь ингээд үлдсэн тийм давстай нуурын дундаас гаргаж авсан микробиомоос бас энэ Ectoin гэдэг зүйлийг ялгаж авч ирсэн байна л да. Тэгээд энэ өөрөө арьсыг өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлж өгдөг. Энэ Ectoin гэдэг зүйл маань. Тэгэхээр энэ өөрөө Ectoin гэдэг зүйл маань өөрөө тийм хэцүү хүнд нөхцөл ч гэсэндээ амьд үлдэж чадсан бичил биетэй шүү дээ. Тэр бичил биетээс гаргаж авсан гэдэг байгаа байхгүй юу? Тэр бичил биет маань Ectoin гэдэг зүйлийг асар ихээр агуулж ирсэн гинэ. Тэгэд энийг одоо энэ нарын тосон BB кремд хийчихээр бид нар хамгийн гадна талын хамгаалтын хэсэг дээр энийгээ төрөх чинь те. Тэгсэн тохиолдолд арьсыг хамгаалж өгч чадaltaй. Арьсны өөрийгөө хамгаалж чадварыг илүү сайн дэмжиж өгдөг. Одоо зүйл бол энэ Ectoin одоо болд юм байна. Тэгээд энэ одоо BB крем нарын тосонд орсон байгаа бас нэг одоо супер технологи байх нь байна. Тэгээд энэ маань өөрөө өөрчлөлийг бас маш сайн намдааж өгдөг. Эмзэг арьсыг бас маш сайн тайвшруулж өгдөг. Асиг чигээр хангаж өгдөг. За тэгээд чиг алдалтыг бас багасгаж өгдөг. Энд чинь арьсны юм дотор ингээ чиг алдаад ингээ уушаа гараад байвал хэцүү дээ шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хамгаалангуудаа чиг алдалтыг багасгаж өгдөг чадaltaй юм байна. Энэ Ectoin гэдэг зүйл маань өөрөө. За тэгээд одоо ахаад одоо BB крем дээр нь одоо нарны тос эднэр дээр ч гэсэндээ ялангуяа BB крем дээр хоёр үйлдэлтэй. Нөгөөх нь өршлөг тэнэлгэн тэ журам кесон өшөө чинь юу гэдэг жил да. Журам кесон журам кесон нарнаас хамгаална 3 үйлдэлтэй заяа. Нарнаас хамгаална, өршлөг тэнэлгэн цайруулна гэсэн. За BB кремийн тухай хичээл орж ирж байна л да одоо. Тэгээд BB крем хэд ийм 3 үйлдэлтэй BB крем бас ер нь бол харах юм бол үнэтэй байдаг. Ийм 3 үйлдэлтэй BB крем аа. Тэгэхэд нарнаас хамгаалж гин, өршлөг тэнэлгэж гин, цайруулж гин тий. За яг адилхан арьсанд одоо шингэсэн тохиолдолд энэ BB крем өөрөө хамилон шинжтэй. Бид нэр ямар нэгэн юу байхгүй. Тэгээ 21 юм уу 23 гэсэн код байхгүй. Төрсөн тохиолдолд бор би миний одоо арьс бол харьцангуй бор арьс шүү дээ. Надад төрсөн ч зөгч гин, надаас гой цагаан арьстай хүн төрсөн ч гоё ингээл гоё жигтгэн тарч чадчихин гэдэг энэ дөрөв хамилон шинжийг агуулж өгснөөрөө бас энэ одоо BB кремний нэг онцлог байгаа. За тэгээд бас маш хурдан гоё тий арьсан шингэж өгч чадж байгаа. Төрөхөд үзэх юм бол та хангалттай сайн мэдэх боломжтой. За тэгээд саяны OW орж өгснөөрөө одоо арьсан шингэх чадварыг нэмэгдүүлсэн гэсэн үг. За Ectoin орж өгснөөрөө сая арьсын өөрийнхөө хамгаалах чадварыг бас сайн нэмэгдүүлж өгсөн байх нь. Тэгээд BB крем гэдэг үгийг одоо ер нь хаанаас үүссэн бэ? Тэ ер нь BB крем хизээ яаж үүссэн бэ гэхээр энэ одоо blemish balm гэдэг энэ үг тэр чигээрээ BB крем гэдэг үгний 2B үсгийн товчлол юм байна л да. Blemish balm гэдэг. За энэ хамгийн анх 1950-ад оны үед үлдээ. Хамгийн анх арьсны төлөвлөлттэй хүн арьсны чиглэлийн эмч энэ одоо BB кремийг бол өвчтөндөө зориулж гаргаж авсан одоо эд байна л да. Тэгээд анаахын салбарт хэрэглэгдэж байгаад энэ одоо бол ингээл гоо санаа салбарт бид дээр нүрнэ төрдөг болчиход байгаа юм байна. За тэгээд нэрний тухайд ярих юм бол бид нар ийм зүйлийг ярих боломжтой байна. За технологиг бол ярьсан. Тэгээд за хэрэглэх дарааллын хувьд бол нэгдүгээрт нь бид нар арьсаа цэвэрлэдэ гуйжуулагчаад түрхлээ.
За сая гуйжлагчээр хичнээн минут цаг түрхгүй гэд асуусан байсан. Түрхчээд та нэг 10 минут шүрхгүй дээ ингээ байлгаж жагаад ингээ гараараа ингээ үрхээр ингээ өөрөө бөмбөрөө дуунчиж байгаа. За 15-аас 20 минут ингээ бөмбөрүүдэд харин та сайн массаж хийгэж зөвлөдөг. За тэгээд дараа нь витамин C-ийн серум хэрэглээд, recover serum хэрэглээд, тэгээс K intensive cream тэ тосоод тэжлэхэн тосыг хэрэглээд энэ хүртэл бол шөнийн тэ оройн арчилгаа байна. За BB крем, сан крем оруулаад гэх юм бол энэ таны өглөө гараад явах одоо өглөөний арьс арчилгаа хамгаалалт болж байна гэсэн үг. За ахаад бид нэр одоо юу байдаг? Multisense ampoule байдаг манайхан тий. За multisense ampoule-тайгаа бас хоршуулад бид нэр хэрэглэх боломж байгаа. За multisense ampoule-тай бид нэр хоршуулахдаа яаж хэрэглэх вэ гэхээр хөөсөрөө угаалаа, гэлээ хэрэглээ, цэвэрлэгээ хийчлээ. Тэгээд recovery витамин C-ийн серум мэд цацсныхаа дараа ампул төрчих байгаа тий. Тань тэр multisense ampoule-тайгаа хослуулж бас хэрэглэж болно. Multisense ampoule байгаа учраас multisense ampoule-ийн найрлаганд орсон зүйлийг бас энд юурээс огт хийгээгүй. Хослуулахын тулд тэгээ хослуулж хэрэглэхийн тулд бас огт хийгээгүй гэж бас компани сургалтаа орсон шүү. Тэгэхээр витамин C глутатион серумыг түрхчээд ампулаа түрхээд тэгээд нөхөн төлжүүлэх серумаа түрхээд Sika intensive cream тэ дэлгэн тосыг түрхээд энэ бас таны одоо оройн арчилгаа болонгуудаа дараа нь өдрийн арчилгаан дээр яг энэ дараалалаар явж байгаа хамгийн төгсгөлд нь multisense ampoule бас шүршиж өгөөж арьсаа гоё юм гялалзуулсан байдлаар харагдах бас боломж байгаа. Тэгээ multisense ampoule-тай хэрэглэхэд бас ингэж хэрэглэж болно. За тун удахгүй одоо exogenous ampoule-д манайхан мэдж байгаа шүү дээ. За үүдэлсэн ампул. За тун удахгүй манад энэ юу орж ирж байгаа. 5 сарын тэгэхэд баг орж ирнэ гэжсэн энэ cushion их гой савлаатай орж ирж байгаа. За тэгээд утгуудлаг cushion-тай болно. За шөнийн тосыг бол мэдж байгаа манайхан шөнийн тосоо бас цуг хэрэглээрээ тэгээд арьс арчилгаа явахад Gemma-гийн те дотроосоо ирүүл байж бид нэр одоо эрүүл арьсыг ярих боломжтой. Зөвхөн гаднаас нь услаад та дотроо эрүүл байж чадахгүй бол хичнээн гаднаас одоо өгөөч нэмэр байхгүй. Тийм учраас дотоод эрүүл мэндтэй бас тэ давхар анхаараарай. Сэвх нөсөө талбыг арилгая гэвэл заавал дотроосоо та давхар тэ витамин C глутатионыг маш сайн уугаарай гэж миний хувьд бол зөвлөмөр байна. Тэгээд компани маань Gemma Korea-ц ч гэсэндээ асар олон детоксин тий би дотроосоо эрүүл байх боломжтой бүтээтгүүнүүд бас байдаг. Түүнийг та суралцаж бас авч хэрэглээрэй гэж зөвлөе. Мулчионжуулагч манай онжуулагч бол үнэхээр айл бүрийн гэрэлт байх ёстой ичүү өөртөө хайртай, гэр бүлтэй хайртай хүн болгоны хэрэглээ байгаа. Тэгээд авч хэрэглээ та бүхэн маань үзээрэй. Яг гуаша арьс арчилгаанд бас бид нар гаднаас нь тэ гуашаагаар заавал татаж өгч ивэл илүү одоо маш хурдан үр дүнгийг бол үзэх боломжтой гэж үздэг. За сүүлд орж ирсэн энэ одоо 2 гартай афрад маань бас бид нар гоо сайхандаа юм коллаген, эластин эднийг бид нар халааж өгж бас ингэж идэвхжүүлж өгөх боломжтой байгаа. За тэгээд арьс арчилгаанд бас энэ афрадуудыг бас хэрэглэх боломжтой. Тэгээд витамин C, ашигтай бактери, гидд цэвэрлэгч маань бол та дотроосоо эрүүл байгаарай гэж зөвлөж байгаа. Зөвлөмжүүд юм аа. Окей. За энэ хүрээд өнөөдрийн хичээлийг өндөрлж байна. Бурхан хэдэн цаг болсон? 11 болох. Баярлалаа захирлаа, маш их баярлалаа. Тэгээд хичээл авч болох уу захирлаа? Хичээл авч болох уу? Хичээл авч болох уу гэдэг нь юу гэсэн үг лээ? PPT слайд. PPT юу? Окей. Уг нь